сайн байцгаана уу сонсогчдоо. Нэг бол юу шиг эхлэх вэ? Нэг энгийн подкаст эхлүүлсэн. Энгийн подкаст шиг. Yo 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 yo. Hey yo. Hey yo 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 yo. What's up yo? How you doing? Hey. Мөн дээр гарсан. Hey. За тэрс далдах жаахаа. За тэгээд энэ өдрийн мэндийг өдөр тэгээд хизээ сонсох шалтгаалаа. Орой өглөө нэм мэндийг бүгдэнд нь хүргэе. Тэгээд манай аниманга подкастын маань 3 дугаар дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр бас бат амгалан маань бас байхгүй байна. Ер нь тэгээд өмнө ч бас хэлсэн тэгээд нэг хэсэгтээ баг ер нь байхгүй байх шүү. Тэг хүмүүс асууж исэн. Бат амгалан байх юм уу гэд. Тэгээд яг уу урмыг нь хуулж байгаа дуучлаарай. Манай бат амгалан маань тэгээд бас дээрс нь байхгүй наа. За дараа нь яри. Тэгээд темка маань ирсэн байна. Юу вэ цаана? Таймда юу вэ? Тэгээд сая би юу хэлчихсэн бэ гэхлээр нэг бат амгалан маань бас өөрөө бас сувг нээж байгаа. Сувг гэжтэй нөгөө подкаст биш шүү. Facebook дээр Dire гэдэг юуны Dota мото тэгээд Unisport, e-sport тэгээд спорттой холбоотой тийм пэйж нээж байгаа. Тэгээд тэрүүгээ цааш өргөжлүүлээд явах бах. Тийм тэгээд Dire гэдэг нөгөө Dota-гаар сайн мэдэх бах. DIRE гэдэг Radiant-ийн нөгөөх нь тийм пэйж нээсэн байгаа хүмүүс сонирхороо юу ч гэсэн. За тэгээд өөр за тэгээд нэг өнөөдөр нэг имерхүү сонссонд баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр тэгээд нэг хитэн мэдээлэл хуваалцсан. Тэгээд яана. Тэгээд сүүлд нөгөө юу хоёлоос аним апдейт, манга апдейт ярьсан штэ. Тэгээд тэгсэн чи тэрийг амар спойлер додно гэдэг хүмүүс тэгсэн. Тэгээд хамгийн сүүлд нь оруулчих гэж бодож байна. Тийм тэгээ тэр дундуураа тэгээ бит хоёр бас энэ 7 хоногт дахиад One Piece-ийн нэг дүр сонгоод авсан байгаа. Тэгээ тэрнийхээ талаар ярилцсанаа. Ярилцах болно. Тэгээд за тэгээд тулан сууж тавтаа сонсноо. За тэгээд хамгийн ихний мэдээлэл болохоор Cowboy Bebop гэдэг маш алдартай аним байлаа. Тийм үнэхээр классик аним гэдэг хүн болгон сайн мэдэх бах. Би тэг үзчихсэн үед бол үзчихсэн тэгтэл амар дээр үзчихсэн. Харин тийм ээ дахиж үзэхгүй. Тийм дахиж үзэхгүй болохоор би яг бүр сайн тоо санахгүй байгаа. Харин тийм. Тэгээ тэрэн дээр ямар мэдээлэл байна вэ гэхээр Cowboy Bebop-оор юу Netflix юу одоо бодит зураг авалттай кино хийхээр болсон. Цуврал кино хийхээр болсон. Тэр мэдээлэл нь бол нэлээд дээр гарч ирсэн шүү дээ. Тийм ер нь бол нэлээд дээр гарч ирсэн. Тэгээд тэрэн дээр одоо тоолох жүжигчдийн юу нэрсэн тодорхой болсон юм байна. Тэгээд хүмүүсээр тэгээд Cowboy Bebop-ийн яг дүрд нь болохоор John Cho гэдэг жүжигч байгаа. Одоо за хүмүүс сайн мэдэх юм бол 2018 онд гарсан маш мундаг кино Searching гэдэг киногаа. Тэрний гол дүр. Тэгээд хүмүүс за сайн мэдэхгүй байвал юун дээр бас Star Trek гэх кино цуврал одоо шинэ гарсан цуврал дээр нь юу Sulu гэдэг дүр байгаа. Нэг юугийн онгоцын одоо хүлгийн үдэрцдэг жолооддаг гэдэг юу гэдэг чинь. Тийм сүүлүүгээ дүр байгаа. Тэрүүгээс хүмүүс сайн илүү сайн мэдэх байх. Тэгээд би бос кино гэж ярих юм бол өөрч юм дэрч үүдэг үлээ дээ. Тэгээ амар мундаг гоё жүжигчин байгаа. Тийм тэгээд бос жүжигчин нь болохоор Мустафа Шакир, тэгээд Даниэла Пинеда, тэгээд Алекс Хасул гэдэг жүжигчид байгаа юм байна. Мустафа Шакир Люк гэж хүмүүс мэддэг байх. Тийм. Люк гэж тэр гардаг. Тийм. Тэгээд Мустафа Шакир нь болохоор Jet Black гэдэг дүртэн тоглоно. Тийм тэгээд тэр дүр нь болохоор ер нь бол цагдаа ер нь бол тэр одоо тэр ертөнцийн цагдаа гэх юм уу та. Тийм дүр байгаа. Тэгээд Pineda гэдэг дүр нь болохоор Valentine, Faye Valentine гэдэг дүр байдаг. Ер нь бол юу гэдэг одоо Cowboy Bebop-ийн яг эмхтэй одоо хамтрагч юм уу та. Тийм дүр байгаа. Тэгээд Hustle болохоор ер нь Hustle гэдэг жүжигч нь болохоор Vicious гэдэг дүртэн тоглоно. За нэг тийм бол байна. Тэгээд ийм мэдээлэл бол гарсан байгаа юм байна. Тэгээд Cowboy Bebop-ыг би бүртгэхдээ үнэхээр багтаа үзчихсэн. Тэгээд яг бүх ангийн бол санахгүй байгаа. Тэгээд зарим нэг хэсгүүдэн санаад, зарим нэг хэсгүүдэн санахгүй. Тэгээд хүмүүс классик гэдэг ер нь одоо дахиад үзэх үнэхээр цаг болж байна.
хоёул дахиж үзээд подкастн дээр ярьсан ч ахт тий. Тийм дахиж үзээд яг ярилцаад. Угаасаа яг юунаас өмнө Netflix-ийн гарахаас өмнө юусэн үзээд тэгээд яа ил гэж бодоод байна. Тэгээ энэ дээр гэхдээ би бол гоё болох гэж бодоод байгаа шүү дээ. Тийм тэгээд Vicious гэдэг дүр нь болохоор сая нөгөө тэгтээ Vicious гэдэг дүр нь болохоор нөгөө манай яг гол дүрийн нөгөө Spike Spiegel гэдэг дүрийн яг дайсан байгаа. Хуучин хамтрагч тэгээд дайсан байгаа. Тийм тэгээд Cowboy Bebop гэдэг ер нь бол бодит зураг авалттай кино цуврал бол гарахаар бол ингээд хийгдэж байгаа юм. Чаптилээ дээр ингээд мэдээ оруулсан байхгүй юу? За тэгсэн чинь хүмүүс л Netflix-ийн live action хатагтай шүү. Тэр сүүл нөгөө Death Note-ыг үнэхээр муу хийсэн. Тэр бол үнэхээр муу байсан. Тэгтээ бас тэгээ шот тэгж болох. Хамгийн гол нь хамгийн сонирхолтой юм нь болохоор яагаад энэ гоё вэ гэхлээр юу юм бэ лээ? Нөгөө яг манга зохиолч нөгөө ер нь тэр аниме дээр ажиллаж исэн хүмүүс бүгдээрээ оролцоотой болохоор энийг бол сайн болноо. Тэгээ айгүй мундаг бас Япон продюсерууд бас байгаа юм байлээ. Аха. Тэгээд тийм болохоор хүмүүс бол одоо л яг санаа зовох юм бол арай гайгүй. Тийм тэгээд ер нь тэгээд хүлээлт амар өндөр байгаа. Тэгээд ер нь бол тэгэл тиймэрхүү л байна да. За ингэ сонсон баярлаа. Дуусах. Sorry. Энэ буруу юм бийж шүү. Тэгээ түрүү чи нэр тэр дугаар дээр нөгөө тэгэхээр Rusty нөгөө идэлт тэгсэн оруулсан юм. Би бүр гайхсан. Нөгөө би коммент яг бүтэн сонсоогүй би шууд ороод шууд коммент тэгсэн. Тэгээ уншижсэн чинь эхлэлээр ямар инээдтэй фейлд юм бэ гэсэн би тэгээ гайхаа. Юу яасан бол тэгээ сонсон чи ихний хэсэг нэрээ оруулсан юмсан тэгээ. Тэр нөгөө bloopers гэдэг үлээ тэгээ. Bloopers-тэй харин дугаарсан байлээ. Энэ удаад бол байхгүй хаа. Тэгээд за дараагийн мэдээ болохоор юу Avatar The Last Airbender гэдэг юу Nickelodeon-ийн цуврал байдаг. Маш алдартай, маш мундаг. Тэгээд яг Америк аниме гэж хэлж болно дөө. Тий, ягаад юу анимангагаар ярьж байгаа вэ гэхээр яг ялчгүй манганаас ер нь бол манга аниме дээр төстэй тэгээд тэрийг илүү одоо western тэгээ барууны одоо хүүхэлдэйн киноны одоо уурсгалтай яг зургалтай нийлүүлсэн аниме болохоор илүү ярьж байгаа юм шүү гэж би яагаад ч өнөөдөр нэг ярих гэсэн нэг л болчихоо болтгоо. За тэгээд юу юм бэ нэ 3 сизонтэй. Тэгээд хүмүүс үзээгүй бол заавалжгүй үзээрэй. Тэгээд яг хуу эхний 3 сизон дээр нь юу гардыг спойлердод яг хуу. Тэгээд маш сонирхолтой юу байгаа. Тэгээд 4-р сизон бол гарч ирсэн юм байна. Харин тийгс. Тийм. Тэгээд Azula гэдэг дүр байдаг. Zuko-гийн эгч нь юм уу дүүн юм уу? Эгч нь л ахсан та тийм. Байдаг. Тэгээд тэрний одоо яг буцаж яг өөргөө одоо олж байгаа цаашаа юм дээ. Redemption гэдэг тий одоо монголоор би яг redemption гэдэг яг хэлж мэдэхгүй байна. Одоо өршөөлийг хайх гэх юм уу. Одоо яг өөрөө бурууг зөв болгож байгаа гэх юм уу та. Тэнийг бол бурууга зөв болгохоос илүү нэг бол бурууч гэсэн тий тэрнтэйгээ ингээд тэрийгээ үүрээд чи одоо тий буцаад ингээд зөв хүн болж байгаа юм. За мэдэхгүй би яг монголоор яг хэлж мэдэхгүй байна. За тэгээд team redemption arc байсан юм байна. Яг team хэсэг байсан. Тэгээд тэрийгээ яага болцсон бэ гэсэн чинь нөгөө тухайн үед нөгөө Эмна Шамалан амар аргуу нөгөө тхүү Avatar Last Airbender гарсан шүү дээ. Тэгээд тэр канон дээр нөгөө тхүү яах гада одоо илүү төвлөрөх гээд тэгээд хийгээг үлдээсэн юм. Тэгээд хэрвээ яг хаа season 4 гарсан бол Azula-гийн талаар тэгээд Zuko Azula 2 одоо яаж буцаж одоо ингээд яг игчдүүтэй одоо Zuko болохоор яг хаа юу одоо ихтэй одоо юу мэрч юм дэ стил үгүй хайртай юмдээ гэх юм уу да. Тэг гэр бүл болохоор тий. Тэгээд игч нь болохоор юу муу дүр штэ. Тэгээд одоо тэр Azula-г одоо сайн талыг хараад тий зүв байж чадна гэд тэгээд маш их тусалж байгаагаар тэгээд ер нь бол тийм яг emotional одоо яг даацсан болохоор тэр хоёр дээр хийгдэх байсан юм лээ. Тэгээд яг хуу илүү Avatar ангийн талаар ер нь бол гол биш. Тэгээд ер нь Azula-гийн талаар илүү гарах байсан гэсэн тэгээ Aaron Eckhardt гэдэг юу н продюсер нь
За би өстө продюсер гэж бодож. Аагүй writer юм байна. Зохиолч нь тэгж ярьсан байлээ. Тэгээ одоо тэгээд бас Netflix дээр бас цуврал гарна. Бас live action бодит зураг авалтаа гэж яриад байгаа. Тэгээд бодит зураг авалтаа бас цуврал гарна. Тэгээд хүмүүс тэрийг бас хүлээж авах гэж найдаж. Тэрэн дээр бас яг нэг хуучин цувралын уран бүтээлч бас байгаа. Тийм болохоор бас айхан байхгүй. Тэгээд ер нь концепт зургууд гарсан шүү дээ. Концепт зургуудаас гоё харагдажсэн. Тэгээд Avatar Last Airbender-ийн дараа Legend of Korra гэж гарсан. Тэрийг бас заавалчгүй үзээрэй. Тэр бол баг миний мэд хамгийн шилдэг хүүхдэнүүдийн нэг. Илүү гэхдээ яг нөгөө аниметэй юм төстэй. Гэхдээ яг илүү гэхдээ баруун руу арайч чиглэлсэн санагддгийн зураглал нь. Тийм нэг юу шиг Young Justice шиг зураглал нь тийг санагддагсэн үү? Тийм гэж юу? Мэдгүй байна. Би надад арай өөр санагд. Надад болохоор арай нэг тийм нөгөө Last Airbender-ыг бодох юм бол арай илүү барууны. Last Airbender ч яг нөгөө яг ерөнхийдөө аниме. Тийм ягаад л нөгөө яадаг штэ одоо нэг нүүрний хөврөл ер нь аниме яг нэг тийм яг аниме гэж хэлэхээр нэг нүүр хөврөлүүд байдаг штэ. Одоо жишээ нь ингээд нэг тийм over the top дээр бүр ингээд хэтрүүлсэн нүүр хөврөлүүд ч юм уу те. Avatar Airbender тийм бохгүй. Last Airbender тийм бохгүй. Korra тийм ш. Арай илүү тийм одоо яг realistic яг бодит арай бодит цааш. Гэтэ ер нь бол илүү барууны тийм стилийн хүүхэлдэйн кино шиг. Тийм. Гэтэ тэрийг заавчгүй үзээрэй. Тэр дуу муу тэр зохиол нь бүр oh my god нэр тэр шиг гоё юм байхгүй. Тэгээд Zuka болохоор тийм одоо хүлцэнгүү тэгээд амар тийм уучлсан те ингээд их жага хайрлсан тийм хүчийг болохоор нөгөө Uncle Iroh гэдэг байгаа нөгөө Iroh тийм аваагахасаа авсан гэд тэгж ярьсан юм байна. Тэг магадгүй тэгээд энэ одоо арк гэх юм энэ одоо шинэ гарах зурвал дээр гарах юм билүү дээ. Тийм тэгвэл гаруул гоё юм. Гэхдээ юу юм бэ лээ комик байдаг. Юу Dark Horse-ийн гаргадаг. Тийм тэгээд тэрэн дээр болохоор гарсан юм байлээ. Azula гарсан юм байлээ. Тэгээд нөгөө бас нөгөө Zuko-гийн ээж нь бас гарсан юм байлээ. Тэгээд ер нь бас Legend of Korra гарсан. Ер нь Korra гарсан цаашаа ер нь үргэлжлэж байгаа комикуд байгаа гэж сонсон. Гэхдээ яг хуу Монголд ч юм уу. Гэхдээ ер нь Dark Horse нэг тийм бас том юу бас юу юм шиг юм дээ. Одоо мэддэггүй болохоор яг Монголд бас нэг тийм боломжууд нь юу байдгүй. Би бас хайж үзсэн. Монголд л нэг яадаг. Гэхдээ би хайж үзсэн л дээ нөгөө ямар нэгэн байдлаар юу хулгайгаар шамаагүй нэгээд одоо торрентлоод татж аваад уншиж гэж бодсон ч олдохгүй лээ. Тэгээд ер нь тэгээд за гэд тэгээд юу уншихгүй тэгээд орхисон байгаа. Гэхдээ боломжтой гарвал уншнаа. За тэгээ за дараагийн мэдээлэл рүү оръё. Тэгээд чи тэгээ Korra үзчихсэн үү нэр? Үзчихсэн. Тэр тон гоё тий. Тий. За тэгээ дараагийнх нь болохоор Akira гэдэг маш алдартай бас манга байдаг. Манга гэсэн. Манга бас байгаа. Юу гэхдээ яг манганаас илүү нөгөө юу аниме нь илүү алдартай. Тий. Нөгөө хүмүүсийн яг нөгөө юунд нь амьдралд нь нөлөөлсөн гэх юм уу? Давхар яг нөгөө нэг яг аниме талаасаа бас айгу ололттой гэх юм айгу одоо дараагийн анимед нөлөөлсөн гэх юм уу тиймэрхүү юмнууд бас байд юм байлээ. Одоо зураглалч гэдэг юм уу те хийц талаасаа тийм бас байд юм байлээ. Тэгээ одоо нөгөө өөрчлөлтийг авчирсан. Тийм. Тэгээ одоо ялчгүй хамгийн том одоо аниме гэж ярих юм бол Akira-г дуртахгүйгээр өнгөрдөв. Ер нь бол тэгэхээр яг маш том одоо дуртагдах хэвээр яригдчих хэвээр анимед нэг тэгээд энийг болохоор бас бодит зураг авалтайгаар кино хийхээр болсон. Тэгээд продюсер бүрийн хэмжээний кино. Тэгээд продюсер нь болохоор Leonardo DiCaprio. Тэг хүн болгоны хайртай жүжигч. Арай хийж нэг Оскар авсан. Тэр нөгөө Wolf of Wall Street-ийн нөгөө амар дали. Я би үнэхээр өнөөдөр далиж байна. Тэнд дээр нөгөө яадаг байхгүй юу? On Trailer гэ байдаг штэ. Тэгсэн чинь Wolf of Wall Street-ийн нөгөө тэгсэн нөгөө кастинг явдсан штэ. Тэгээ тэрэн дээр амар Leonardo no Oscar гэдэг. Тэгээ тийм л. Тэгээд Оскар авсан. За тэр ч яах вэ? Тэгээд найрлагчаар нь болохоор Taika Waititi ажиллана гэж яригадаад байгаа. Гэхдээ яг баталгаатай бол биш зүгээр ер нь бол яригдж байгаа. Тэгээд Taika Waititi өөрөө ярьсан дээр болохоор би Akira дээр бол оролцоотой хүндээ байгаа гэж ярьсан юм байлаа. Тэгээд Taika Waititi болохоор Thor Ragnarok тэгээд Hunt for the Wilder People тэгээд What We Do in the Shadows. Тэрний нөөс цуврал нь байгаа. Бас цуврал нь бас гарч байгаа. Тийм тэгээд
тийм ийм за Thor Ragnarok бол илүү блокбастер байх. Нөгөө хоёр нь арай илүү инди кинод байгаа. Тэгээ энэ хоёрыг бас заавалчгүй үзэх хэрэгтэй шүү хүмүүсээ. Тэгээ тэр цуврал нь бас амар инээдтэй. Бас үзээг. Ихний анги үзсэн. Тийм үү. Амар гоё лээ. Тийм. За тэрийг бас үзнэ. За тийм маш мундаг уран бүтээлч байгаа. Тэгээд маш бүр үнэхээр сонирхолтой. Тийм бусдаас өөр гаж тийм. Үнэхээр гаж тийм. Тэгээд тийм уран бүтээлч одоо яг найрлаж байгаа нь ажиллана гэж яригдж байгаа. Тэгээд яг гэхдээ хамгийн гол нь баталгаатай бол биш. Тэгээд юугаар нь продюсер нь болохоор Leonardo DiCaprio гэж бодлоор бас сонирхолтой. Тийм. Тэгэхээр бас Akira гэдэг энэ уран бүтээл бас яг маш олон хүнд маш мундаг хүмүүсийн амьдралд нөлөөлсөн тий. Би бас хэний бас ярьцлагыг үзэж байхад амар алдагдаж хүч юм байсан юм аа. Яг өөрийнх нь амьдралыг нь өөрчилсөн яг Akira-г үзээд тэгэл гэл амьдрал нь бүрээ үнэхээр өөрчлөгдсөн гэж ярьж исэн нэг уран бүтээлч байдаг. Хэн билээдээ би яг толгоонд орчихгүй юм. Стоочлаа. Тэгээд тийм уран бүтээлчдүүд тэгээд би бас Akira-г тэг хамгийн гол нь бас бүтэн үзэж байгаагүй хамгийн амар инээдтэй. Үгүй тэгээд хамгийн гол нь Akira-г бас үзэж жоох нөгөө хэцүү байд юм аа нөгөө юм юу мэрч юм дээ. Нэг тийм юм байдаг штэ. Akira болохоор надад яг тэгдэг байхгүй яг үзэнгүүт яг 50 үзээ сууж чаддгүй. Дундаас нь үзэж байгаа л ямар нэг ингээл бодоос суучдаг байхгүй. Тэгээл нөгөө тэгэхээр нөгөө Canon-с гараа явчихдаг. Тэгээл заа тэгвэл дараа үргэлжлүүлээ үзэж. Одоо харин яг нэг бүтэн нэг үзэх цаг нь болчихжээ ялч. Тэгээд Cowboy Bebop-ыг үзэх хэрэгтэй байна. Akira-г үзэх хэрэгтэй байна. Тэгээд за тэгээ бараг явж Avatar-ыг ч үзээгүй бод чинь дөө. Avatar-ыг ч үзэх хэрэгтэй байна. Тэгээ хүмүүсээс ч амар санал ирж илээ. Тэгээ энийг үзээч гээд. Тэгээ чи бас надад нөгөө юу Mob Psycho-г үзээрэй гэсэн Mob Psycho-г үзэх хэрэгтэй байгаа. Тийм. Тэгээд би тэгээд хамгийн гол би нөгөө анime үзэхдээ амар муу. Үнэхээр муу. Akira дээр тэгээ одоо бодвол одоо каст нь Америк хүмүүс байх байлгүй да тий. Тийх бах тэгээд хамгийн гол нь Америк байхад надад бол нэг асуудал байхгүй байгаа. Тэгээд тэр чинь зүгээр л тэр чинь adaptation одоо сэдвлэн хийсэн кино гэдэг утгаараа тэр бол заавалчгүй тэгээ сэдвлэн хийхлээр заавалчгүй угаасаа ч тэр ертөнцийн юу н тэгээ заавалчгүй бас Аз байх шаардлагатай гэсэн ойлголт бол өгөхгүй шүү дээ. Акира дээр бол нэг тийм бол байхгүй. Ер нь бол яг Токио. Яг Токио гэж гарч байгаа. Гэхдээ дөрүүдийн зураглалн дээр ч гэсэн юу н гадаад дөрүүд амирх байдаг. Тийм болохоор заавалчгүй тэгээ Аз гэдэг шаардлага бол ер нь бол байхгүй байх би хувьдаа бодоод байгаа. Тэгэл нөгөө тэгэл white washing гээл тэгдэг тэгээд яг хөө тийм юм байж болно. Одоо жишээ нь Аладдин гэдэл ярингуус чинь тийм байгаа байхгүй. Аладдин дээр болохоор угаасаа ертөнцийн болохоор тэр арабд болж байгаа. Тэгэхээр араб дөрөв давхаас өөр арга байхгүй. Тэрэн дээр тэгээд яг Америкт цагаан арьстай хүн орлоод ирэх юм бол тэрийг бол white wash гэж хэлж болж байгаа. Иймэрхүү одоо яг заавалчгүй нэг бол одоо Neo Tokyo гэдээ гарч байгаа шүү дээ. Токиогийн нэг бол болоод нэг бол зүгээр шин Лос Анжелес шин шин одоо нэг Сан Франциско ч юм уу те. Одоо тэр юу вэ штэ? Big Hero 6 гэдэг одоо анимашн байгаа штэ. Тэр чинь нөгөө from Tokyo лөө. Tokyo ч лөө. Tokyo no San Francisco хоёр нийлүүлсэн байдаг штэ. Тэр чиг хийж болж байгаа байхгүй. Тийм байхгүй хотыг гаргав. Тийм байхгүй хотыг ч юм уу. Нэг бол заавалчгүй Токио биш юм ахэд өөр хотыг бий болгодог ч юм уу те. Хамгийн гол нь яг ийм юмнууд яг юу вэ гэхлээр зохиол нь тэгээд хүргэж байгаа мессеж нь яг тэр дөрүүдийнх нь яг хөгжүүлэлттэй би бол өвдөө тэгж бодоод байгаа. Тэр нь чухал болохоос биш яг тэр яг ямар үндэстэн байх нь их шаардлага бол байх солиход бол нэг асуудал байхгүй байх гэж бодоод байгаа. Тэгээд зураг авалт нь болохоор юу юм бэ лээ? Юу Калифорниад хийхэр болсон юм байлээ. Калифорниа гэхэлэр мужлах л та илүү. Тэгэхээр яг Калифорни ч мууж үзтэй те. Тийм байх. Тийм Калифорни гэж мууж. Тийм тэгээд хийхэр болсон юм байлээ. Тэгээд юу нь болохоор нийт одоо гаргаж байгаа зардал нь болохоор баг хэдэн 92 сая доллараар ер нь бүтэн гэсэн тийм юутай судалгаатай одоо юу юм чинь барагцаатай байгаа. Тийм тэгээд тийм байгаа юм бэлээ. Гэхдээ бас гайгүй. Тийм. Одоо нэг кино чинь 200 сая 100 сая гэж явчихдаг. Одоо 92 сая гэдэг бол яг сансныг бодвол гайгүй. Гэхдээ яг хуу тэглээ гэдээ яг муу буран бүтээл болно гэсэн үг л биш.
Тийм. Яг хоо гэтээ яг хоо компьютер график амар өндөр шаардсан юм кинонууд дээр гэтээ яг хоо мөнгө бас бага байна гэдэг бас нэг бодлын бас сонирхолтой л доо. Тийм. Гэтээ нэг бол бас тэрнээсээ ихэнх хувийг нь бас юу л явуулж болно. Тэр нөгөө графикийг хийх студ руу явуулж бас бах магадлал бол байгаа. Гэтэ хамгийн гол нь одоо найруулагч нь л аягүй сонирхолтой гоё байгаа Тийм, тийм. Taika Waititi гэхлээрээс үнэхээр сонирхолтой. Тэгээд Taika Waititi бол яалчгүй. Тэгээд юу нь бол урам хугалахгүй бах оо. Тэгээд угаасаа ч тэгээ өөрийгөө батлаад яваад нь тэгээд за би нөгөө энэ 7 хоногийн подкаст нэр ороог байхгүй. Тэгээд тэгэхээр яг энэ толгоон дотор байгаа мэдээлүүд болохоор яг бүр амар интент яг ани манга биш зөвхөн биш нөгөө яг киноны мэдээлүүд байгаад яваад нь. Биш нөгөө Taika Waititi Green Lantern-д тоглолт шүү дээ. Харин тийм гэсэн би тэгтээ санахгүй байгаа. Би тэгээд тэрийг тэгж байгааг үл гэж харна. За тэгээд дараагийн мэдээлэл болохоор Steins Gate гэдэг Steins Gate гэдэг баг тийм. Би бол үзэж байгаагүй яг үнэ гэлээ. Тийм би эхний 2 ангийн үзчихсэн. Тэгээд надад тэгтээ нэг сонирхолтой санагдаагүй. Тэгээд сонин санагдаагүй үзэхэ болчихсон. Тэгээд яг хөө тэгтээ мэдээж Steins Gate-нд алдартай болохоор уншиж байсан. Тэгэхээр яг хүмүүс амар илүү нэг overrated гэдэг юм байл л да. Илүү нэг яг одоо хитрхэн үнэлэгдсэн гэж ярьд юм байлээ. Тэгээд тэрний юу юм бэ? 10 дахь одоо ойн болж байгаа юм байна. Тэгээ 10 жилийн ойн болж байгаа. Тэгээд ер нь бол нэг аниме хийсэн юм байна. Тийм. Гэхдээ яг бичлэг нь бол байхгүй лээ. Тэг хүмүүс үзсэн бол гоё сэндлээрээ. Би бол хайгаад олоогүй. Би бол tease хийсэн гэсэн л яг текст л уншсан. Тэгээд би Steins Gate-ийг яг үзэж байгааг болохоор би тэгтээ яг үнэлгийг бас яг юу хүлээхээ бол бийсэн мэдгүй. Season гарсан шүү дээ. Нодлон билүү орсон билүү? Тийм үү? Тийм. Зөв. Би бол нэг Steins Gate талаар бол сайн мэдэхгүй. Тэгээд хүмүүс бас үзээд яадаг л баг. Ямар ч гэсэн нэг ийм мэдээлэл байна. Тийм бол мэдээлэл бол байна. Байх үед бол байна. Тийм хуваалцлаа. За баярлалаа өнөөдөр. За тэгээд дараагийн мэдээлэл болохоор сүүлийн хэдэн мэдээлэл болохоор ер нь бол нэг яриад ах юм байхгүй. Тэгээд яг хөө товчондоо явж байгаа. Тэгээд дараагийн мэдээлэл нь болохоор Doraemon гэдэг хүүхэлтэй байдаг нөгөө том толгойтой муур, нэг цэнгэр муур нэг ирээдүг ирсэн. Тэрний 39 дэх кино. 39 дэх кино заяа. Тэгээд Японы бокс оффисто 5-7 хоног дараалж нэгт явж байгаа юм байна. Тэгээд олсон орлого нь болохоор за Америк доллараар болохоор 31 сая доллар олсон байгаа юм одоохондоо нийтдээ. Сайн олсон. Тийм амар сайн олсон байгаа маа. Тэгээд хүмүүс одоо хүртэл Doraemon үздэг тэгээд хайртай хэвэндэ гэж бодлоо бас сонирхолтой. Тэр санагдаад байгаа зү. Бас л тэ. Би Doraemon-ыг бүр жоохон тэл үзчихсэн. Харин бүр жоохон би тэр нэг юуг нэг анги аймаас санд. Нэг юм нэг тийм дэлгэц шиг юм байдаг байхгүй. Тэг дээр нь ингээд юм өдөртдөг. Тэгсэн чинь үүл өдөртдөг. Үүлийг ямар үүл яа би үүл гэд үүлийг өдөртдөг. Тэгээ тэрийг янз бүрийн ингээ хэлбэр мэлбэрт оруулж мааруулаа. Тэгээд ингээд нар мар хааж магаад тийм анги байдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэрний эвдэрсэн чинь нөгөө үүлэн сүлдээ ингээд харуулад моро амар шуурш мураад. Тийм хэсэг байдаг санагдаж байна. Тэгээ манаагаараа юунаас нь нөгөө гизнээс нь тэгээд 1000 юм гарч юм те. Тэгээд манга нь бүр 69 оноос хойш ингээ гарч байгаа. Хөө вау. Амар гоо. Аниме 73 оноос хойш гэж байгаа. Тэгэхээр гайхалтай байна шүү. Харин мэдгүй. Тэгээд хамгийн гол нь бас нэг иймэрхүү одоо юу гэмэрч юм дэ тренд гэх юм уу да. Иймэрхүү юмнуудыг хажуудлаар ингээд зүгээр ингээ өнгөрөөч юм их байдаг байхгүй. Жишээ нь одоо монголчууд амар тийм их байгаа. Одоо жишээ нь Pokemon. Pokemon бол одоо Америкт амар алдартай. Бүр тулцсан алдартай. Тэгээд яг хуу манга, аниме тэнгуүтэ тэрнээсээ илүү тоглоом байдаг лээ. Тоглоомноос илүү тоглоом амар алдартай байдаг. Pokemon байна, Doraemon гэдэг бас байгаа. Тэгээд Digimon гэдэг бас байгаа. Ultraman байна. Ultraman байна. Бисээ тэгтээ амар Японы нэртэй. Ман. Ultraman байна. Ultraman. Амар Японлог ярьсан. Ultraman гэдэг бас байгаа. Тэгээд иймэрхүү яг тийм юунуудыг амар өнгөрөөд хажуудлаар амар явуулсан
юмнууд байд юм байна. Гэтэ яг ингээ бодохоор бас Монголд гарч исэн. Телевизээр гарддаг байсан боо. Ультраман гардаг байсан гэдэг байгаа байхгүй. Гэхдээ би харин гардаг байсан. Би гэтээ үздэг байгаагүй. Зүгээр харж исэн байхгүй гарч жоохон доо. Би бол Ультраманыг бол би нөгөө юу Mortal-оос л мэднэ. Тийм Mortal дээр амар хөөдөг байсан. Тэгээд Mortal ч нөгөө тхий Mortal Kombat-ын дүр амар хөөдөг байсан бол Mortal гэж нэрлэгдэжсэн аахгүй. Тэр чинь бол нэг жижиг нөгөө цаасны дискнүүд л байгаа шүү дээ. Тэгээ Mortal гэдэг бид тэр нэрлэсэн. Тийм Mortal дээр амар их тэгж нөгөө юу явдаг байсан. Тэгэл ер нь миний хамгийн анх үзсэн бол тэгэл Yu-Gi-Oh, Naruto, Bleach, Dragon Ball. Тэгээ Dragon Ball Монголд амар сүүлд орж ирсэн. Америкт бол Dragon Ball бүр ингээд бүр culture хамгийн анх Dragon Ball-ыг өр Монгол цууг дээр би үздэг байсан. Тийм үү? Бүгдээрээ гараа өргөцгөө гэдэг амар тийм. Тэр нэг юун дээр нэг хошин шог дээр тэгээд байдаг. Йоо өр Монгол дээр кино үзэх амар ядаргаатай юм. Яасан гэсэн Terminator гарч ийн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Terminator нөгөө Arnold Schwarzenegger ингээд хаалга хөшлөл орж ирсэн. Бүгдээрээ гараа өргөцгөө гэж. Нэг тийм. За тэр ч яг бүр нөгөө анхны Dragon Ball зурлал аниме зурлал одон телевиз гэдэг лөө. Тийм одон телевиз. Тэрэн дээр гардаг гэсэн байна. Тэгээд бас Жон байхад бас ингээд бас бидний би нэрийг мартцсан ингээд зөндөө бас аниме гардаг байсан зөө. Хүмүүс сайн мэдж байгаа бол шүү дээ. Бүр энэ болохоор баг нэмэх 18 заяа. Нэмэх 18 ч яг биш л дээ. Тэгтээ бүр арай л хэтрүүлэхтэй. Хамгаалагч Тарзан гэдэг. Тэр таар гардаг. Тэр ингээд нүцгэн гарна. Тэр бүр гэтээ амар инээдтэй тэгээд нөгөө сонирхолтой тэгээд тулаантай болохоор акшнтай болохоор тэр бол бас нэлээд дээр гарч ирсэн. Дээр үдсэн. Тэгээд би тэрийг хайгаад хамгийн гол нь нэрийг мэдтгүү. Тэгээд Тарзан гэдэг нэр угаасаа нөгөө юм манган бэдгүү. Тэгээд би хайж үзсэн тэгээд олж ирсэн. Тэгээд юу ч хэлээ дээ нэрийг марцчихэж. Тэгээд бас нэг юм 3 роботтой бас хүүхэлтэй гардаг байсан юм. Тэгээд бас нөгөө нэг цэнхэр улаан нэг нь ямар өнгөтэйч үлээ цагаан өнгөтэйч байдаг. Тийм бас аниме гардаг байсан. Бас юу гардаг байсан. Ингээд нэг юм юу байдэн штэ. Нэг Япон тоглоом байдэн штэ. Ингээд бөмбөгтэй тэгээд нэг юм холбоцсон. Тэгээд тэрүүгээр ингээд доктор шоглоод байдаг. Яг тэр шиг нэг тийм зэвсэгтэй. Тэр нь ярддаг хамартай. Би яг наадах чирэгчсэн. Тийм. Тийм бас аниме гардаг бас нэр нь юу ч үлээдэг. Тэр бас амар инээдтэй. Өөр ертөнцид очсон. Тэгээд тэгэл нөгөө хүчээр цуглуулаад яваал гэдэг. Тэр бас амар сонирхолтой. Манайгаар тэгтээ арай л өпи хүчтэй тий. Бүр бүх юм төвөр. Бидний үед бас амар гардаг байсан байгаа зэ аниме зургатаар. Тэгээд Animax гэдээ бас цуг юун дээр Supervision дээр байдаг гэсэн бохоггүй юу. Би тэрэн дээр Darker Than Black гэдэг юу үздэг байсан. Тэгээд би тэрэн дээр Full Metal Alchemist үз дуусгаж ирсэн. Тэгээд бүр яг зүгээр Full Metal Alchemist Brotherhood юм байна. Тэгээд нэг нь болохоор нэг хөгжимтэй хамтлагтай нэг юу гэдэг амар хөөрхөн жоох хүүхдүүдтэй. Юу лээ? Тий. Keon. Keon-ыг үзэж дуусгаж ирсэн. Тэгээд өөр чинь юу гардаг байлаа. Тэгээ бас нэг би бас нэр марччихжээ. Бас нэг юм Supernatural ишидтэй нэг бас аниме үздэг л байсан. Тэдэн дээр амар их аниме би амар үздэг байсан. Би ч сэлэнгэлээд гэсэн юм чи. Тийм ба зүгээр Монгол сувгууд дээр л ялч юм. Тэгээд за тэгээ хамгийн сүүлийн мэдээлэл. Ясаа бүр Dragon-оос үнэхээр дэлээд. Гэтэ яг жоохон хугацаагаа сунгахын тулд албаараа. Тэгээд Mob Psycho за чи илүү сайн мэдэх байх. Mob Psycho 100 гэнэ үү? Mob Psycho 100 гэдэг юм шиг шүү дээ. Gets all new over гарч байгаа юм байна. One гарах гэж байгаа гэх юм уу? Аха. Тийм л юм шиг байлээ. Энэ 7 хоногт season 2 дууссан. Mob Psycho ялчгүй тэгээд яг аниме талаас нь бол яалтч өгөн бүр үнэхээр тасархай. Манга нь бол бас хэцүүлтэй. Ер нь зурагламж тэр яг уншихад ч ихсэн айгүй хэцүү. Тэгээд аниме нь сая season 1-ээс season 2 нь нэлээд өөр ерөнхийдөө өөр амьсгалтай. Тэгтээ ер нь яг үндсэн юугаа бол гоё бариад явцсан. Тэг хамгийн гоё юм нь яг анимашн бүр үнэхээр тасархай. Бүр үнэхээр тасархай. Тэг яг юуны талаар гарт юм? Ерөөдөө нэг тийм юм чадвартай хүмүүс байдаг заяа ингээд. Нөгөө талд болохоор юм тийм муу ёрын сүнс
чөтгөрмөтгөрүүд бас байдаг. Тэгээд тэр хүмүүс нь ерөөдөө тэр сүнс чөтгөрүүдийг ингээ устгаад явдаг. Тэгээд One тийм Punch Man чадвар шиг инээдтэй юм. амар инээдтэй. Бүр амар инээдтэй. Тэгээд ингээд тийм чадвартай хүмүүс донд нь бас вилнүүд хорон санаатай тийм хүмүүс бас байдаг. Тэгээ гол дүрийнх нь моб гэдэг хүүхдүүд байдаг байхгүй юу? Тэр хүүхд болохоор бүр амар OP. Басо. Гэхдээ яг тэр хүчин болохоор нэг сэтгэл хөдлөл нь ингээд яг нэг аниме дондор ингээ гардаг мобын тесрэлт болоход 10% гэдэг ч юм уу ингээд тэг ингээл үйл явдал яваалын тэгээд одоо тэр хүүхдийн сэтгэл хөдлөл нь одоо ямар ч байдлаар илэрч болно одоо уур нь хүрдэг ч юм уу те эсвэл амар аз жаргалтай байдаг ч юм уу те тэгээд тэр талаас яг ингээд нэг тийм сэтгэл хөдлөл нь ингээд хөв нэмэгцээр хагаад ингээд 100 болдог 100 болохоор яг ингээд бүрэн хүч нь гадаг тэгээд бүр сүүлдээ 100-аас даваад 1000 зангаж болдیں۔ Тэгээд Actually амар нүрийн хөврөлгүй нэг зураг харагдаад байна. Тийм ерөнхийдөө тийм угаасаа тийм. Тийм. Одоо сайтама шиг л байхгүй да. Тэгээд гинт нүд юу emotion одоо сэтгэл хөдлөл нь гарч ирэхлээр өөр царайтай. Тийм өөр царайтай нүд нөгөө амар юм хурц шохмох болдог. Гэхдээ One Punch Man-ээс шал өөр яг үзэх юм бол тэгээд комеди нь бүр амар инээдтэй. Стори нь гоё, дөрүүд нь амар гоё. Тэгээд экшн бол бүр үнэхээр тасархаа. За үзье. Season 1 12 рангтай гэж тий. Тийм 12 үлээ 13 байгаа. Season 2 бол 13. Тэгээд сая энэ 7 хоногт дууссан. Бүр үнэхээр гоё лээ. Одоо мангагийн чинь би харин ууших гэсэн чинь уушч болохгүй. Одоо ингэ зураглал нэг тийм амар тэн ингээ жоох хөх зурсан юм шиг зурагтай байгаа зү. Манга. Зүгээр зурагтай биш. Байсан. Тийм. Гэхдээ тэр нь болохоор юу нэг one ч нүд яг нэг тийм одоо юу гэдэг штэ. За ямар One Punch Man-ийн бас яг тийм байдаг байхгүй юу? Яг хүүхд зурсан юм шиг амар санаа. Тийм. Тэгээ Mob Psycho бас тийм байсан билүү. Би санахгүй байна. One Punch Man-тэй харьцан гайгүй. Тэгээ Mob-ийн болохоор бүр амар тийм яг хүүхд зурсан юм шиг инээдтэй байгаа. Тэгээ яг нэг хараат. Аниме тэрнээс зураглал нь бүр хамаагүй гоё зөө. Гэтэ нэг яг тийм инээдмийн комеди хэсгүүд байгаа шүү дээ. Тэднэр дээр яг нэг тийм болдог. Амар инээдтэй. Албаар уу. Тэгээд ер нь сонсож байгаа хүмүүс бол ихэнх нь үздэг байхаа ер нь бол угаасаа амар алдартай. Үздэггүй юм байвал тэгээд үзээрээ дат гэж гэсэн үзээрээ. Би ч үзнэ. Би тэгээд ер нь сүүлийн ер нь нэг сизнийг бол тэгэл нэг өдөрт бинжтэй л дуусгах чинь дөө. Харин тийм байна та. Угаасаа 12 ханг тийм шиг гайгүй. Тийм л байна да. 100 гэдэг нь одоо нэг хувийн л хэлж байгаа юм л да. Тийм л юм байна л да. Mob тэгээд Psycho 100 л юм байна л да. Барил. Тэгээ нөө season 1 дээр болохоор яг нэг Mob ч бол амар биш тий. Тийм амар инээдтэй зурагтай байсан юм биш. Mob ч болохоор амар OP. Тэнгүүт за би нэрийг мартчихлаа. Нэг тийм сүнс чөтгөрмөтгөр устгадаг тийм хөөрхөн жижигхэн компанитай нэг нөхөр өгдөг байхгүй юу? Mob болохоор тэр нь чавар орцсон. Тэр нь уул нөхөр юм чадваргүй байхгүй ямар ч чадваргүй. Тэгээд ерөнхийдөө жоохон тийм лөвөрч маягийн нөхөр. Тэгээд хамаг хар ажлуудаа мобоор хийлгэцдэг байхгүй юу? За. Тэгээд ерөнхийдөө тэр хоёрын үйл явдал season 1 дээр илүү төлхөө гардаг. Season 2 дээр болохоор ерөнхийдөө mob нь өөрөө нэг тийм найз нөхөдгөө ч гэдэг юм уу те ерөнхийдөө тийм бүрэг тэгээд нэг юм тийм хүүхдтэй байхгүй юу? Тэгээд season 2 дээр яг нэг дээрээ хайлт гардаг чинь season 2 дээр илүү төлхөө ингээд айгүй бол найзуудтай болоод ингээд яг амьдралын утга учирыг ойлгох юм уу? Тиймэрхүү ингэж үйл явдал гарч байгаа. Тэгээд сэтгэл хөдлөл нь гэсэн юм дээр айгүй их тийм аз жаргал гэх юм уу одоо тийм эерэг сэтгэл хөдлөлөөр айгүй их тулаан явагдаж байгаа гэх юм уу? Нэг дээр болохоор ерөнхийдөө манай ерөнхийдөө ингээл ууралдаг ч юм уу тиймэрхүү маягаар гардаг бол season 2 дээр нэг тийм айгүй уусаа үйл явдлын ч тэр хөнгөн тийм айгүй их найзуудтай болоод аз жаргалтай болоод өөрөө ч гэсэн нэг тийм жоохон нээлттэй болж эхлээд тэгэнгүүт одоо тэр нэг ингээд хүчнээр нь бас илэрч гардаг гэх юм уу? Ерөнхийдөө амар сонирхолтой. Тийм байна да. Тэрний тэгээ овог нь одоо гаруул тэгэл ялч үзэлтэй харах. Гэхдээ овоо нь ерөнхийдөө нэлээд тийм комеди юу байх бах.
Ова гарна. Season 2 дээр тэгээд манай хүнтэй ер нь дүүцгүйц бас эсрэг дүр гарч ирсэн. Тэр нь яг нөгөө season 1 дээр хальт зүгээр ингээд хальтал гардаг. Тэгээд season 2 дээр бол яг нөгөө бүр тултаад байсан. Яг цаашаага season 3 гэж гарах юм уу би сайн мэдэхгүй л байна. Тэр талаар яг унш судлааг байгаа. Тийм л байна. За тэгвэл дараагийнхаа сегмент руу оръё. Гэж бодож чинь тэгээд дараагийн сегмент болохоор тэгээд түрүүшин 7 хоногт нөгөө классик анимейдэн талаар ярина гэд хэлсэн байгаа. Гэхдээ юу тэрэн дээр болохоор өөр хүн ирхийн Адиа гэд би ярьсан бас хэлсэн баг. Тийм тэгээд Адиа бас энэ 7 хоногт байхгүй байгаа болохоор тэгээд тэр сая бас сегмент алгасж байгаа шүү. Уушлаарай. Уушлт хүсье. Тэгээд дараагийн сегмент болохоор бит хоёр нөгөө юу нэг дүр сонгож авсан байгаа гэд бит хоёр сонгосон юу аах вэ? Хүн битсэн болохоор нь ер нь бол тгий гэж бодсон. Тэгээд One Piece-ийн Shanks гэд дүр байдаг. Тэрний талаар ярилцъя гэд. Shanks тэгээд ерөнхийдөө яг Minihar бол Sharks. Pirate Crew-ийн талаар гэсэн. Тийм, ер нь Pirate Crew ч юм уу те. Тэгээд ер нь Yonko те. Тэгээд ер нь яаж гэхдээ яг хоо энэ дүр болохоор ер нь бол түүхэн ч юм уу те яг тодорхой юунууд бол ер нь байхгүй. Ерөнхийдөө mystery ууслагдмал дүр байгаа тийм. Тэгээд түрүүчэн 7 хоногт Сабо ярихад бит хоёр бас ингээл бас ярих юм аа баг гэл. Тэгсэн мөртлөө Сабогийн талаар мэдэх юмнууд их байгаа л юм. Харьцуулахад бол Shanks хайчуд бол Shanks болохоор тэгэл амар хүчтэй. За ямар ч Yonko гэхэд бол Roger-ийн багт байсан. Тийм байсан юм байлээ. Нөө баги тамт. Тийм баги тамт. Баги. Бачгаш. Баги. Манай бүүн баги нүт. Монголоор дүрэн баги. Шууд утгаараа тэгээд юу нэг те ойлгож байгаа юм шүү дээ. Тэгээд баги шиг гарууд. Яг нэг тийм тодорхой юм байхгүй бас. Тийм тэгээд багийнхан ч тэр. Юун дээр тэр чинь болохоор нөгөө юу тэр нэг бүрийн хэмжээний кино гарсан юм аа. One Piece-ийн кино ч гэдэг аниме гарсан. Тэрэн дээр нөгөө хүлэн нэг сэлэмтэй нэг капитан. Тэрэн дээр нөгөө хин Roger-ийн Crew-гийнхэн хальт гарч байгаа. Амар олон юуны эсрэг. Тэрэн дээр нөгөө багийн нөгөө зүхтаах гал нөгөө айгаал тэгсэн чинь нөгөө Shanks бас Strong World шүү дээ. Тэр Strong World тахгүй. Тэгээд тэрэн дээр тэгсэн чинь нөгөө тэгэхээр Shanks алцах гал зогсоо. Тэ угаасаа аймагаар. Тэгээд угаасаа за хүчнийхэн талаар ихнээд ярьчээ. Тэгээд би яг тодорхой яг Devil Fruit идсэн ямар нэг онцгой хүч бол байхгүй шүү байгаа тийм. Гэхдээ өөрөх нь хакийг тулцсан. Тэгж л ойлгоод. Би бол тэгж л ойлгоод. Ийм л байх одоо өөр угаасаа дарагдсан байхгүй шүү. Тийм зүгээр хэрэглээгүй байхад нөгөө тхиүү одоо Emperor хакийг гэдэг нь шүү дээ. Emperor хакийг хэрэглээд ингээд хүмүүст нөлөөлөд тийм. Тэр болохоор юу дээр гарсан бэ гэхээр Whitebeard-тай уулзах гад. Тийм. Юу хинтээ нөгөө AC-ийг зогсоогооч гэж ярилцгаад уулзж байхдаа гардаг. Тэрэн дээр хүлгэн дээр нь ингээд буусан чинь нөгөө хүлгэн ингээд хагарч байна. Тийм нөгөө нэг Марко ч за Шинковод холоорой бараг. Тийм та нугаас дийлэхгүй шүү гэдэг шүү дээ. Тэгсэн чинь манаагаар зүгээр алхсан чинь бөөн хүмүүс ухаал дуунчдаг. Тэр хүлгэн бүр цуурдаг бүр амар тийм. Тэр бүр юу гэсэн ч үгүй нэ. Хэрэглээгүй тийм манаагаар зээдэг хэрэглээгүй байх та тийм. Тэгсэн хамгийн амар нь нөгөө Whitebeard-тэй нөгөө нэг сэлмэрээ тултсан шүү дээ. Тэгсэн чинь тэнгэр нь ингээд хуваагдтээ. Тэгэхээр одоо ер нь хакийн ямар амар вэ гэдэг юм. Тэгээ хакига хэрэглэх юм бол тэр утахгүй юм шиг. Тэгээд угаасаа тэгээ нөгөө Kid Apu Hawkins биш юм билээ. Зөөсөн Kid Apu хоёр нөгөө тхөө нийлж мэлээд яасан гавгүй нийлээгүй. Ер нь Kid баг ганцаараас байсан биш магадгүй. Багийнхантайгаа ч. Тэгээд нөгөө Shanks-ыг нөгөө тхөө Shanks-тай тулдаад гараа алдсан манаагаар. Би бол тэгж бодоод байна л Shanks за хөөхөд энийг ч аллаж яах вэ? Яг тийм угаасаа тийм New World тэгээ ирээд угаасаа шинэ юм Shinkov юм чинь тэгээд юм сурах хэрэгтэй тийм. Угаасаа тэг хүчтэй болоод буцаж ирээрээ гээд. Тэгээд гэтээ яг хуу тийм яг хуу дайрсных нэг жоохон сүртэй гарыг авчиад байна. Гарыг нэг авцсан юм шүү. Гэж авцсан юм шүү. Тэгээд ер нь Kids тэгтээ ер нь Kid ер нь амар азгүй. Тэгээд хинтээ Shanks-тай очиж алцаад гараа алдчихад явчихж байгаа. Тэгсэн чинь тэгээд юу хинлүү дайр тий хинлүү дайр нь Shanks-луу дахиад дайр ингээд Apu энтертэй уулзсан байна. Тэгэхээр Alliance үүсгэсэн байжсэн чинь Kaido гараад ирж байгаа. Тэр нь хэдэл зүгээр унаад ирж байгаа байхгүй амар азгүй. Тий. Өдөртөө яг бас бодох юм бол
Үгүй ер нь тийм Luffy хажууд наацтай юм байл да. Нөгөө хинтээ Charlotte Lynn нөгөө Big Mom-тай алцчаад. Алцчаад нөгөө second нөгөө хин Dog Tooth-ыг ялчаад тэгсэн чинь Fifth Emperor гэдэг нэртэй болоод гараад ирж байгаа байхгүй тийм. Манайгаар юм алдаагүй тэгээд Kaido-тай очиж Kaido ганц шаад. Маяг. Бүр Kaido бүр амар настай. Арай дэндээ тийм. Тэгснэ аим Shanks ярьжсэн Kaido л яваараш. Тэгээд нэг тийм бас тэгээд Shanks болохоор яг хүч нь бол яг тодорхой бол биш. Гэхдээ яг бидний яг ойлголтоор болохоор ер нь л яг өгсөн ойлголтоор нь бол Хаки нь бол тулцсан. Тэгээд нэлээд мундаг сэлэмчин сэлмийн одоо swordsman гэдэг нь шүү дээ. Тим тэгээд тэг магадгүй нөгөө physical хүчин. Тэгээд угаасаа нөгөө Emperor Hakiтай болохоор нөгөө илүү нөгөө яг юу Emperor Hakiтай хүмүүсийг чинь юу гэдэг байгаа шүү дээ. Тим одоо нэг одоо ер нь бол Emperor Fate нь одоо юу юм одоо Fate монголоор Fate гэдэг юу гэдэг. Хөв тавилан тий одоо яг өөрх нь хөв тавилан нь одоо яг тийм нэг одоо Emperor-тэй нэг тийм үдирдэгч байх тийм одоо хөв тавилантай. Тэгээд яг өөрсдийнх нь тийм одоо нэг хүмүүс нэг лидертэй үдирдэгч хүмүүсийн юу өөр байдаг гэдэг чинь шинж стандар одоо үзэл бодол ч юм уу тийм хүчрхэгтэй одоо тэр нь хүчрхэг байдаг болохоор ер нь л тэр Emperor Haki баг тийм шүү дээ тийм хүчрхэг одоо оюун ухаантай хүчрхэг тийм зоригтой хүмүүс л ер нь гарч ирдэг тийм шүү. Тэгээд тэгэхээр Shanks баг юу Pirate King болмоор байгаа байхгүй. Тэгээ арай хүчтэй шээс. Уул нь одоо бусад Yonkанууд нь бүгд одоо юутай байгаа шүү дээ. Devil Fruitтэй байгаа шүү дээ. Тэгэхээр мань хүн одоо ганцаараа Devil Fruit-гүй. Тэгээд бас дээрэс нь яг тэгээ бас нөгөө багийнхан талаар ярих гэжсэн. Тэгээд багийнх нь бас дээрэс нь амар хүчтэй. Тийм шүү байгаа. Гэхдээ бас л гараагүй. Тэр нөгөө тэгээд яг тодорхой нэг юм байгаа болохоор нөгөө Ben Beckman гэдэг нөгөө баруун гарын тийм. Тэр болохоор One Piece дэх ертөнцид хамгийн ухаантай хүн гэж яригддаг. Тэгээ ер нь бол баг тодорхой. Тэгээ угаасаа одоо ч баг өөрөө тэгж хэлсэн билүү. Тэгээд тэгж яригддаг хамгийн ухаантай дүр. Одоо гүйлгээ ухаан гэдэг ч юм. Мэдгүй ер нь л хамгийн ухаантай дүр гэж Vega Punk хамгийн ухаантай лахалтай яг тиймэрхүү одоо яг нөгөө шинжлэх ухаан талаас яг гэхдээ илүү гүйлгээтэй илүү яг ухаантай чадлаараа Ben Beckman юм шиг байгаа. Тэгээд нөгөө дүр нь болохоор Lucky Roo гэдэг дүр байгаа. Тэгэхээр тэр нь болохоор би бол телепортлдаг л гэж байна. Тэр бол яалч тэр ерөнхийдөө эхний юм дээр бас гардаг шүү дээ. Нэг бол дэндүү хурдан. Магадгүй. Нэг бол зүгээр л хурдан. Гэтэ багийнхнаа зөөж гарч зөөж байгаагаар гардаг санагдаад ах юм. Гүүчлөө. Мэдхгүй санахгүй байна. Юу ч за телепорт юм уу нэг бол аймаг хурдан. Гэтэ ер нь угаасаа нэг Shanks-ийн юун дээр нэг тийм бас теори яваад байдаг шүү дээ. Гэтэ тэрэн дээр арай өөр л доо Shanks-ийн Haki ерөнхийдөө бүр амар болоод ирэхээр одоо тэр нь юу Rayleigh гараад шүү дээ. Амар хурдан хурж ирээд нөгөө адмирал чинь лээ нөгөө гэрэл гаргадаг. Kizaru зогсоод шүү дээ. Манайдыг алж яхад амар хурд үрж ирдэг шүү дээ. Тэрэн шиг ерөнхийдөө Haki нь бас яах юм бол тэгж амар хурдан болдог гэсэн тийм теори яваал лээ. Магадгүй л тийм бас байж магадгүй. За сонирхолтой мэдгүй. Тэгээд яг хүчин тэгээд нэг өдөр харах л байлгүй дээ. Тэгээд хамгийн сонирхолтой нь бас Yasop байгаа. Тийм Yasop байгаа шүү дээ. Дэлхийн номер 1 мэрэгэн бууч. Тэгээд Usopp-ийн аав нь Yasop. Үнэхээр залхуу шээ. Одоо үнэхээр залхуу шээ. Yasop хүүхэд нь Usopp. За хотлоо ирд юм чи. Usopp. Тэгээд тим дөрүүд байгаа. Тэгээд юу Yasop гэхдээ яг юуны дундуур буудаж чадна гэд яриад идэг үлээ. Тийм нэг тийм байд мартчих. Тийм ээ тийм нэг тийм ярьдیں۔ Ямар нэг юмны дундуур буудаад юу ч он чадна гэдэг ч үлээ нэг энэ тийм яриад идэв юм. Зя тэгээ өөр чинь хэн бэ? Юу Rockstar юу лээ? Lucky Star юу лээ? За юус нэг улаан нэг арц рүүстэй нэг дүр байх хэрэгтэй. Тэр бас амар баг гартна. Тэгээ ер нь Shanks-ын талаар мэдээлэл маш муу. Тэгээд яг хоо Shanks болохоор Luffy-г яг юу одоо далайн дэмчин болъё гэсэн одоо тэр зорилгын нь одоо яг анх бий болгосон. Дүр тэгээд Luffy-г одоо нөгөө Straw Hat ямар дэрсэн малгай болохоор хинийх байсан хамгийн анх болохоор Goldie Rogers-ийг байж байгаад тэгээд тэр нь Shanks-т очоод Shanks болохоор нөгөө өөрх нь юу crew member байж байгаа. Тэгээд Shanks-т очоод тэгээд Shanks болохоор Luffy дүгж байгаа. Тэгээд ер нь бол Luffy болохоор тэгтээ
яг өөрөх нь гэдгүү штэ. Нөгөө би энэ тэ амар чухал надад чухал гэхдээ би нэг яг өөргөө баталсныхаа дараа би Шанкс буцааж өгнө гэдэг. Тийм тэгж яриад байдаг. Тэгээ ер нь бол гэхдээ яг яг лүү Шанксын малгай гэж хэлэхэд бол Rockstar юм байна. Тэгээд бусдуудын нэр нь бол ер нь мэдэгддэг юм байна. Тийм. Угаасаа тэгээд нэг тод гардгүй юм дөө. Гэтэ ерөнхийдөө яг Red Hot Pirates ямар амар хүчтэй вэ гэдэг нь ерөнхийдөө тэр дайн дээр амар гарсан тийм. Одоо Icon энэ чинь нөгөө бүгднтэй наалцаж явж байгаа Шанкс гараад ирсэн чинь нөгөө юу ч хийдэггүй шүү дээ. Ерөнхийдөө бүгд л төгсөлтэй шүү дээ. Тийм тэгээ нөгөө Ben Beckman нөгөө хин Kizarod нөгөө буу тулгачаад хөдлөл алан шүү гэдэг. Тэгсэн чинь нөгөө Kizarod тэр тогтоо Kizarod зүгээр тоглоомоор яана ямар амар юм бэ гэд. Тэгж байгаа нөгөө дараа нь шууд нөгөө юу лоо нөгөө Luffy-г аваад цухтаад нь шүү дээ нөгөө шумбагчаараа. Тэгээ шумбагчийнхаа хаанс нэг боддог байхгүй. Тэгэхээр яг Ben Beckman-аас яг айсан бол биш. Гэхдээ яг тодорхой хэмжээнд бол гэхдээ ер нь бол жоохон айц байгаад айх гэхээс илүү зүгээр яг анхаарал надад сад болно гэдэг тийм. Гэтэ яг тэгээд заавч үгэнд нь ороод ах шаардлага байхгүй л да. Угаас айд нүрэл юм чи. Тийм тэгээд тэгэхээр Крун бас яг үнэхээр мундаг гэдгийг л харуулад байгаа. Тэгээд тэр дайныг бол баг ганцаар зогсоочтой шүү дээ Шанкс бол. Одоо болно гээл. Тэгэл тэгснэ очингуудаа би энэ аваад яваад өгдөө шүү. Тэгээд Blackbird-тэй тоглолтож байсан. Тэгээд Kaido-той тоглож байсан гэдэг л үү те. Тэгэхээр тэгдэм байх. 100 feet одоо Монголоор 100 feet нь одоо хийдэж юм те. Юу одоо шоргоочны одоо мэдрэгч байгаа штэ. Мэдрэгчийг нь 100 одоо за 100 м гэж хэлчихье заяа. 100 feet гэдэг нь би яг үнийг хэд зав харч л та. Метрээс их хөө их баг. Тий, он чадна гэдэг юм байна. 30 м юм байна. 30 м-ийн зайнаас одоо явж байгаа юм юуны тий шаргоолчны антиныг нь он чаднаа гэдэм байна. За тэгээд ер нь бол Крүний юм байна. Тэгээд бас яг өөрх нь бас Шанксын бас яг гарал үүслэнтэй. Яг хуу хиний Goldie Rogers-ийн Крүүд нь байсан гэж яригддаг. Гэхдээ яг ямар гарал үүсэлтэй ээж аав ч юм уу те яг hometown хаан чинь тэр нь мэдэгдэхгүй. Тэгээд ер нь яаж явж байгаа ч Yonko болцсон бас мэдэгдэхгүй те. Түүх нь бол ер нь бол маш нууц. Тийм маш нууцсан цаашаа. Гэхдээ ер нь бол тийм одоо mysterious гэх юм уу да. Тэгээд Reverie гарсны дараахан Shanks нөгөөх юу Elders гэж байгаа. World Elders гэж байгаа. Тэд нартэй очиж уулзж байгаа. Хэсэг гарсан. Тэгээд тэр нь яг ямар ч учиртай тэгээд яг ойлгомжгүй юу нь бол үгүй яг ярилцах юм нь бол би бол Blackbeard-ийн талаар ярих гэж байна л гэж ойлгоод байгаа. Тэгээд яг тэд нарыг одоо яаж зогсоох вэ ч юм уу те яг энэ одоо өөрчлөлт одоо ирж байгаа те. Тийм болохоор энэ тэгэнгүүтээ чамааг л болохоор уулзж гин гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр Shanks яг тэднэрт нэг юм хийж өгсөн үү нэг бол Shanks-ийн бас одоо түүхтэндээ холбоотой байж ямар нэг юм байна уу те нэг бол гарал үүслээс шалтгаалж манай хүний аав ээж нь бас чухал хүмүүсийн нэг байсан ч хин мэдхүү тийм угаасаа Conqueror Haki энэ төр байгаа юм чинь Conqueror Emperor олон тэгээд тийм болохоор бас яг уу ээж аав нь бас тийм байж магадгүй нэг бол D гэдэг одоо огтойч байж магадгүй шүү дээ ер нь. Тийм болохоор бас амар чухал. Угаасаа Yonko яаж яхад Yonko. Тийм болохоор яг хөө чамд болохоор уулзна гэж ярьж байгаа юм тэгээд бас амар сонирхолтой санагдаад байгаа. Тэгээд нөгөө бүтэн нэр нь ерөөсө гараагүй байгаа шүү дээ. Тийм зүгээр Shanks. Тийм Red Hair. Тийм Red Hair Shanks. Тэгээд бас нэг юм юу байгаа. Гэтэ би яг хөө энийг бас нөгөө би сүүлд нөгөө хиний Blackbeard-ийн нөгөө хүчнийхэн талаар яриадсан шүү дээ. Хүнээс сонссон гэдээ яриадсан шүү дээ. Бас тэр хүнээс сонсон байхгүй юу? Makino гэдэг дүр байгаа шүү дээ. Ямар? Нөгөө юун дээр Luffy-гийн нөгөө юунд нөгөө бааранд ажиллаад байдаг. За тийм. Makino хаа. Тийм нэр Makino гэж санаж байна. Ногоон өстэй. Тий, ногоон өстэй. Тэр болохоор нэг Chantry нөгөө эхлэл дээр зураг дээр нь хүүхд хөвчөн зогсож байгааг хардаг. Тийм. Тэр болохоор Shanks-ийн хүүхд гэж л. Харин би тийм теори бас уншсан. Тэр болохоор Shanks хүүхд гэдэг хичээлээ. Тэгээд бас нэг тийм бол юм яриа. Тэгээ ер нь баталгаатай юм шиг байна лээ. Тэгээд Shanks хүүхд бол юу хиний Luffy-гийн бас яг hometown-д байгаа. Нэг гэрт нь гэрийнх нь тэр арал дээр нь арал гэлгүй.
гэж бас байгаа. Тэгээд тийм бол мэдээлэл бол байна. Тэгээд Shanks-ыг бас яг яаж сөрөв авсан талаар нь би бас түрүү чинь дугаард ярьсан. Тэгээ нөгөө хин угаасаа ч яг хөө аним дээр яригдж байгаа л да. Тэр нөгөө White Beard-тэй яриа сууж байхдаа энэ сөрвийг те надад хамгийн хөвгдөх сөрөв бол энэ гэд ярьж байсан. Тэр нь болохоор нөгөө Teach Marshall D Teach Blackbeard өгжөөс ингэж ярьж байгаа. Хэсэг байгаа. Тэгэхээр яг хөө team сөрөв бол байна. Тэгээ гараа яаж алдсан нь ойлгомжтой. Хамгийн ихний ангидэл гарна. Тэгээ ямар мундаг бас Swordsman вэ гэдэг нь Mihawk-тай найз, Mihawk-тай тулдж байсан. Тэгээд энийг нэг ялдгүй юм шиг байна. Тэгээд юу дигдэм байлээ. Нөгөө яадаг штэ Luffy-г аваад нэг гараа алдсан. Тэгээ нөгөө тхиүү Sea Monster гарч ирэл гэсэн чи өөдөөс нэг муухай харсан чи Sea Monster айгаад явчихдээ штэ. Тэрийг өөрөө хакийг хэрглэж тэгдэг гэсэн. Хамгийн анхны хакийг гарч байгаа хэсэг бол тэр мэр гэж ярьд юм байлээ. Уусаал тийм байх л та уус. Харин тэгж ярьд юм байлээ. Тэгээд гэхдээ хаки гэдэг амар сонирхолтой. Бид нэр өмнө нь хакийг хэрглэж байгааг зөндөө харж байсан. Одоо жишээ нь Garp Luffy-г унтчихад нь толгоон зөгтөг ч юм уу те өвдөд байна гэдэг. Тэгээд яг хоо явсаар агаад тэрийг нэг ялахын тулд одоо яг харанхуйтай болгож эхэлсэн юм шиг байна. Би бол тэгж бодоод өмнө нь бид нар яг хакийг хэрглэж байгаа ч гэсэн мэдж байгаа мөртлөө гэхдээ яг хакийг харагддаггүйсэн шүү дээ. Мэддэгддэггүй те. Тэгээ одоо яг харанхуйтай болоод эхэлсэн. Тэгэхээр яг одооноос яг тэгж би бол тэгж бодоод байгаа. Яг зүгээр хүмүүс угаасаа харангууд мэдгүй юм чинь ийм өнгөх чи гэдэг ч юм уу. Тийм бахаал гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд Luffy ерөнхий юу яасан юм бэ шүү дээ. Rayleigh гарч биш. За тийм Rayleigh гарч ирдэг чинь ямар арк лээ. Shabody аркас л ерөнхийдөө яг хакийг яг ингэж нүдэнд мэдтгүүцэл болгосон юм байна л да бодоод байхад. Rayleigh-тэй нөгөө сэлмэн хар болдгоо шүү дээ. Гэхдээ сэлмнийх нь нөгөө үзүүр нь одоо үзүүр нь ч шүү дээ. Одоо ирмэг гэх юм уу та. Ир нь одоо ингээд газар хүрээг байхад газар шууд нөгөө зурагддаг. Зурддаг хэсэг гарсан шүү дээ. Эндээс цаашаа явах юм бол яадаг гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд тэгэхээр хаки гэдэг юм. Тэгэхээр тэгж бодонгоо Shanks хэрвээ ашиглах юм бол юу болох юм бэ? Тэр одоо арал марл нэг хуваах юм аа шүү. Гэхдээ ер нь Rayleigh ч гэсэн ер нь бас амар байсан байхгүй одоо Devil Fruit байхгүй тэгсэн ер нь бас тэр нөгөө сэлээд ирдэг нөгөө юун дээр куча ирдэг шүү дээ амар куча арал гэдэг үл. Нөгөө тэмхтэйчдэг Amazon шиг нөгөө юм дээр сэлээд ийш шүү дээ. Манагаар тэгснэ зүгээр замдаа нөгөө бөөн юунууд алдсан байдаг. Тэгтээ Sea Kings-үүдийг алаа. Тэгэхээр одоо Shanks бол залуу хүнтэй тэрнээс бүр амар байгаа гэхээр ерөнхийдөө бол үгүй тэгэж бодонгоо тэгтээ харьцуулаад харангуй Shanks тэгтээ яг юм Yonko дундаа хамгийн хүчтэй юм санагдаад байгаа байхгүй. Линлинтэй бол манай Luffy бол баг алдцгаад өгсөн шүү дээ. Тэгтээ яг барахгүй л байсан л да. Тэгтээ бараагүй л дээ. Барахгүй л дээ. Тэгтэл юу нь бол те үзүүл үзчих юм байна даа гэж бодогдохоор. Яг Kaido-д бол зөв нэг зохицсан үнэхээр. Тэгээд яг тэгтээ тэднэртэй яг адилхан хүчтэй гэж бодно. Нэг бол адилхан хүчтэй, нэг бол адилхан ч гэж багадгүй л. Гэтэл миний хувьд ингээ харж байгаа Shanks яг ингээ гоо. Тэгээд хүмүүс ингээ амар инээдтэй ингээ нөгөө biased гэдэг нь штэ нөгөө яг өөрсдийнх нь нөгөө сэтгэл над би бас тэгээд байгаа байхгүй. Shanks-ыг илүү хүчтэй байлгachмаар санагдаад байгаа. Яг л нөгөө Shanks яг маа тал юм шиг санагддаг, Luffy-гийн тал юм шиг санагддаг. Тийм болохоор амар хайртай дүр. Тэгээд тэнгууд нөгөө хэдээс хүчтэй гэж яриад байгаа байхгүй. Зарим нэг хүмүүс болохоор нөгөө амар инээдтэй тэгээд нөгөө Luffy болохоор нөгөө Kaido-г алан маалантай Kaido-г ялна гэж тэгсэн чинь угаасаа чадантай Kaido юу эс юм яриад байгаа байхгүй. Тэгснэ нөгөө Kid-ийг нөгөө хинтээ Shanks-тэй үдсэн гэсэн чинь Shanks-ийг угаасаа яаж баартээ. Угаасаа Shanks-ийг барахгүй шүү дээ. Тийм инээдтэй юм байна. Тэгэхээр яаш Yonko гэж бодонгууд нөгөө бос Yonko бас амар хүчрхэг. Тэгээд юу н баг хамгийн явж явж хамгийн сул хүчтэй нь бол баг Teach байх. Blackbeard байх гэж би бол хөвдө бодоод байгаа. Яг хүчин нь бол яг нэг чадваруудаа бүрэн ашигладаг чаддаг болцсон бол бас л аим шүү дээ. Тэгээ яаж одоо 3 хүчтэй болчиход байгаа шүү дээ. Миний ярьснаар бол. Гэтэ тэрийг тооцоогоор бол 2 гэж хэлж болно те. Тэрний батлагчин болоод 3 л болчихно л гэсэн үг л те. За тэгээд юу Marshall D Teach гэдэг Blackbeard-ийн нөгөө хамгийн сүүлд юу гарсан? Bounty гарсан. Тийм. Тэгэхээр нөгөө одоо Yonko нарын нэг нь одоо ингээ Bounty-тай байна гэд тэгэхээр юу юм ч би буруу хараад байна. Бос what 22 тэрбум билүү?
2 тэрбум байдаг 2 санагдав. тэрбум баха. 29 биш ээ, арайч биш ээ. Энэ жоохон алдаатай зураг байх шиг байна. 2 тэрбум 400 үгүй 2 тэрбум 247 сая байсан байхгүй юу? Амар тэнэг тэнэлээ. 2 тэрбум 247 сая. Амар утгагүй. Тэгээд яг хоо тийчих одоо ийм юутай байгаа болохоор бусд нь бас яг ер нь 2 тэрбум 2 3. Тэгээд Luffy болохоор 1 тэрбум 500 болсон. Тий. Манай гарч өөрийгөө тий миний буурч гээ үлээдсэн. Манай гарах бол арай л дээшилсэн л дээ. Тэгээ үүд амар яагаад Blackbeard гэсэн яриад байгаа. Blackbeard гэхдээ гоё болцсон хэлээ сахал махал нургаа. Арай нэг гоё болцсон хэлээ. Bounty-г нь л харьцуулахад бол ерөнхийдөө нэг амар зүрх байх. Shanks Manx бол нэг 2 тэрбум за яг уу Blackbeard-ээс илүү байлаа гэж бодоход нэг 2 тэрбум 800 ч юм уу за 3 тэрбум хүрэхэл баг гэж би бол хөвдөө бодож чинь. Тэгээд яг Shanks-ын талаар яг ярилцъя гингүүт тодорхой яг бас юм тодорхой биш. Тэгээд юу гэсэн одоо World Government-д очиж уулзсан хэсийг бол цааш үргэлжлээд явах бах. Тий. Тэгээд тэр өөрөх нь хүүхдийн талаар гарах бах. Тэгээд цаашид өөрсдийнх нь багийнх нь хүмүүсийн хүчин гарах нь үгүй юу. Тэгээд мэдээж Usopp-ийн аав нь байгаа болохоор тэгээд Usopp аав хоёрын дунд нь бас ингээд ямар нэгэн emotional ямар нэг юм явах бах гэж бодож байна. Явал гоё те ер нь бол. Ер нь одоо тэгээд хамгийн гол нь One Piece болохоор үнэхээр одоо ингээд олон жил гарцсан. Тэгээ одоо хизээ дуусах юм. Тэгэхээр нэг бол одоо ингээд шахна гэх юм бол тиймэрхүү юмуд хаягдах гээд байгаа байхгүй. Нэг бол бүр тэдрийг хүлээн гигэнгүүд амар олон жил болчиход байгаа байхгүй. Би баг өглөө нэр. Өглөө. Тэгээд хамгийн гол амар инээдтэй. Тэгээд нөгөө хин Кайдо гарч ирдэн штэ. Нөгөө тэнгэрээс ундэн штэ. Тэр 2 жилийн өмнө гарсан байвал яах вэ? Тийм үү. Тий. Чи зүгээр бодоод үзтээ 2 жилийн өмнө тэр гарч ирсэн. Яа би бүр тэрийг харчаа бүр үнэхээр сэтгэл санаар ундаг наацсан. Яа 2 жилийн өмнө тэр гарч ирсэн юм уу? Тэс нөт манга дээр баг хэдэн өдрийн л үлээ баг л тийш тий. Тийм нөгөө хэд тий хэдийн сарын ч юм уу тий. Нөгөө кид мэдиг барьсан нөгөө кид нь оргож моргож байгаа л юм гарч байгаа шүү дээ. Яа тэгс яа бүр 2 жил одоо болио нэрээ ёо. Яаж байгаа тэр сүүлийн 2 манга бол бүр амар уйтгартай байсан. Зора бол нэр. Манай Luffy л одоо удахгүй жоохон хакин арай дээр болж гарч байгаа. Тийм нэлээд power up хийж магадгүй. Power up хийх гэж үзэлцээд байгаа. Power up хийх баха. За тэгээд Shanks-ын талаар нэг иймэрхүү бол байна. Өөр ярих юм байна уу Shanks-ын талаар? Өө, ээжтэй уулздаг хэсэг гоё. Нөгөө юун дээр тэр тэгтээ зөвхөн юун дээр аним дээр гардаг санагдаж байна. Манга дээр би гарч ирсэн санахгүй байгаа. Нөгөө уулан дунд. Тэгээ нөгөө уулзаал гэсэн чинь за энэ залуучууд яах гээд байгаа мах гэдэг гэсэн чинь Shanks би нөгөө Luffy-г ахын байгаа маа гэсэн чинь арх барьсан. Сакемака өгсөн. Шууд баг найрлаад. Тэр нөгөө бас хинтээ уулздаг гэх юу Mihawk-тай уулздаг хэсэг бас гоё нөгөө аним дээр гардаг. Нөгөө манай нөгөө шатцсан ингээ муухай цайцсан суужсан Mihawk ирснэ. Би ингээд Luffy ингээд чиний малгайг өмссөн ингээд хүүхдэд танилцсан юм байлцсан. Тэгсэн чи манаагаар инээс нэг нуран дээр згсэн. Өнөөдөр амар гоё баярлах өдөр байна. Нөгөөд нэг тэгтээ хамгийн гол нь ууртаа суужсэн шартсан суужсан. Тэр бүр бараг өгцөн хөвчээд ирсэн балиар гар шартсан хөвчээд амар инээстэй. Тэгээд Shanks Luffy хоёр бол яг хамгийн холбоотой дөрүүд нь баг. Тэгтээ бүр Monkey D Dragon бол бүр амар сондортой харин зүгээр л тэгээд хүүхдээ хаяа явцсан. Тоохгүй тий. Ерөөсөө тоодог. Хөөе юу энэ Monkey D Luffy чиний хүүхд гэж штэ. Тийш ч гэсэн. Тэсэн чин тэрний хажууд бол ингээд Shanks бүр ингээд яг тий илүү ингээд Luffy-д анхаардаг ч юм уу тий. Гэхдээ тэгээ Luffy-г нөгөө юу Want Poster нөгөө юу 5th Emperor гэж ярьсан чи манаагаар ингээд хараад энийг зогсож байдаг штэ. Баг удахгүй болсон юм бол удахгүй болсон гэдэг ярьдаг. Тэгээ манаагаар бол тэгэл хүлээгээл тий. Luffy-тэй алдснаа. Luffy-г алнаа гэ. Нэг тийм болоо. За нэг тиймэрхүү Shanks-ын талаар мэддэг юмнуудаа л ярьлаа. Мэддэг юмнуудаа л ярьлаа. Тэгээд fun facts чи сая түн уншаад ах шиг гэсэн нэг тиймэрхүү. Нөө тэрэндээ сая тэг баг ярьсан дөө. Ярьсан уу. За тэгээд сүүлийнх нь хэсэг нь болохоор за энэ чинээс хүмүүс тэгээд уншаагүй бол тэгээд шууд спойлер яриад явна. Тэгээд сануулга шүү. Тийм. Зааж байгаа. Дүү тэгээд нэг бодоо.
За юу spoiler alert. Тэгээд энэчнээс хойш тэгээд энэ 7 хоногт юу One Piece гараагүй дараа 7 хоногт гарна. За тэгээд тийм болохоор энэ 7 хоногт гарснаас ярих юм бол Seven Deadly Sins ярина. Тэгээд Black Clover ярина. Тэгээд My Hero Academia ярина. One Punch Man. Тэгээ One Punch Man гарсан. Угаасаа нэг сард нэг угаасаа гардыг. Тэгээд Kingdom ярил ярина. Гэхдээ би хамгийн гол нь Kingdom юу аахгүй юун дээр түүх дээр суурилж хийсэн болохоор амар их нэр гардаг. Би тэгэхээр бүгднгийнх нь нэрийг цээжлдэг байхгүй. Тийм ер нь Тэгээ уншингууд нөө өн тэр энэ чинь нэр гэж мэддэг. Тэгээ яг ярих гингүүд толгонд орчдөг байхгүй. Тийм тэгээ яг гол дүр нь шин гэдэг нэг дүр байгаа. шинэ. Шин ч юм уу. Шин иш SHI баггүй шин гэдэг дүр байгаа. За тэгээд Kingdom талаар ярихгүй ч биш магадгүй шүү. Яг чи би нэрнүүдийн энэ тэгсэн тэр тэгсэн гэж ярих юм бол амар холон банд утгачих юм шиг санагдав. За тэгээд эхнийх нь бол угаасаа юу Seven Deadly Sins болохоор 7 хоногийн дундуур гардаг, 2 дахь юм 3 дахь гардаг. Ер нь ихэнхдээ 2 дахь гардаг юм дөө. Тийм болохоор юунаас эхлэв? Тэгээд Seven Deadly Sins эхлэв. Тэгээд Seven Deadly Sins дуусч байгаа. Бараг одоо сүүлийнх нь дараа 7 хоногт гар дуусч гинүү баг. Nice. Одоо тэгвэл би шууд нэг төр сайхан шнэ. Тийм тэгээд ер нь бол угаасаа богино 200 хэдэн чамтар гарсан. Тэгээд энэ саяных дээр болохоор гарсан юм нь болохоор юу гарсан? Манай гол хоёр дүр болохоор Elizabeth тэгээд Meliodas гэдэг хоёр дүр байгаа. Тэгээд сүүлд ярьсан нэг нь болохоор Илч одоо бухны Илчтэй Angel нүүд нь болохоор чөтгөр байгаа Demon. Тэгээд тэр хоёр болохоор нэгэндээ хайр сэтгэлийн холбоотой. Тэгээд тэрийг нь эсэргүүцээд нөгөө хоёр аав ээж хоёр нэг нь Meliodas-ын аав нь тэгээд Elizabeth-ийн ээж нь болохоор хоёулаа баг бурхан шиг хоёр юм байдаг. Тэгээд тэр хоёр нь болохоор хараацсан. Тэгээд яаж хараасан бэ гэхээр хоёр болохоор угаасаа ингээд Meliodas болохоор мөнх амьдралтай. Үх боломжгүй үхсэн ч гэсэн буцаад амьддаг. Тэгээд Elizabeth болохоор яадаг бас үхэл түрээд идэг. Үх юм бол дахиад шинээр төрдөг. Тэгээд өөрх нь юуг нь одоо ой санамжин сэргэн штэ. Тэгэхээр 3 хоногийн дотор үхдэг. Одоо Meliodas-ыг санаал би миний амьдрал яг ийм байсан. Би тэгээд хэдэн удаа төрдөг ч үлээдэ баг 200 300 удаа төрсөн ч байдаг ч үлээ. Тэгээд тийх болондоо санах олондоо 3 хоногийн дотор үхдэг. Тэр нь хараална байхгүй юу? Тэгээд хамгийн сүүлд нь болохоор 306 чамдрах гарсан юм шүү. Тэгээд юу тэр хараал нь болохоор тэр хараалгаа устгах гад Meliodas болохоор тэр хараалгаа устгах гад хамгийн сүүлийнх нь арк дээр болохоор хүчээ цуглуулж одоо тэр Demon King одоо тэр чөтгөрийн хааны хүчийг цуглуулдаг байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор 10 хэсэг тухаагдсан. Тэгээд тэр 10 хэсгийг цуглуулад тэгээд тэгсэн чинь өөрх нь аав тэгсэн чинь өөрх нь биеийг нь эзэлждэг байхгүй юу? Яг тэр хүчийг цуглуулсан чинь тэгээд тэр Demon King-ийг өөрийнхөө биенээс зайлуулад гаргаад тэгээд би ингээд тэгсэн чинь хүмүүс нэг одоо Seven Deadly Sins хооронд ярилж байгаа байхгүй. Тэгээ ингээд за яг ингээд Demon King ингээд ялчлаа. Гэхдээ ингээд та нарын одоо Elizabeth тэгээд Meliodas хоёрын ингээд юуг нь curse-ийг нь хараалыг нь айлгаж чадахгүй ингээд болчлоо. Одоо бид нар яах вэ гэсэн чинь Meliodas тэр жоохон нэг инээт хэсэг байхгүй. Тэгсэн чинь би яаж устгахыг мэддэг болцсон гэдэг байхгүй. Дунд нь нүүдний амар emotional ингээд ярьж байсан чинь. Тэгээд миний ойлсноор болохоор ер нь бол Meliodas болохоор яг тэр нөө Demon King те яг тэр хааныхаа одоо хаан гэдэг өөргөө тэр одоо хаан гэдэг нь бол тодорхой болчихж байгаа юм санагдсан. Яг л илүү хүчрэг тэр хараалыг устгах хэмжээнд очлоо хүчтэй болсон. Тэгээ нөө манаагаар болохоор Purgatory гэдэг тамаас буцаж ирдэг байхгүй юу. Яриул амир их юм байгаа. Тэгээ хүмүүс угаасаа сонсож байгаа нь угаасаа ойлгох байх. Тэгээд ер нь бол миний ойлгож байгаагаар бол яг энэ сүүлээс хоёр дахь одоо чамдрын бол гарч байгаа. Тэгээд дараа 7 хоногт бол нэг чамдр бол гараад дуусах хаа. Тийм тэгээд яг хаа тэр дараа 7 хоногт гарах анги нь жоохон урт байж магадгүй. Яг л тэр нүүд төгсгөл болохоор ямар бүх юмний нүүд эцсийг тавих хэвээр. Тэгээд манган дундуур Артур гэдэг нэг дүр байсан бохгүй жоохон хүүхэд хаан нэг Camelot-ийн хаан гэдэг явж тэгээд тэр явж чад алга болцсон байгаа. Тэгээд тэр миний ч гэсэн тэгээд ер нь бол түүх мөхийг дуусгах байх. Нэг бол Seven Deadly Sins-ийг нэг бол цаашаа өөр шин дүрүүдээр ч өргөлүүлж магадгүй.
би бол тэгсэн мэдгүй гэхдээ дуусах нь ойлгомжтой л хэл та. Тэгээд энэ 7 хоногт бол нэг тиймэрхүү юм гарсан. Тэгээд Элизабет тэгээд Мелодас хоёр бол хоорондоо тэгээд уучраад тэгээд нэг тэгээд тэ хараалан байхгүй болсон мөнх амьдрахгүй ч гэсэн тэ нэг үргэлж хайрлах болно гэж нэг тиймэрхүү юм яриад. Ер нь бол дуусж байгаа. Тэгээд дайн бол дуусах болоогүй. Нөгөө Holy War гэдэг яваад байгаа шүү дээ. Яг хөө дуусах болоогүй. Гэхдээ эхний алхмаа хийж байгаа гэсэн. Юу ойлголтыг тэр тэгээд ер нь бол яриад дууссан. За нэг тиймэрхүү бол чамтер бол гарсан. Тэгээд хүмүүс яг энэ чамтрын талаар юу гэж бодсон, гоё байсан уу? Нэг бол тэр хараалыг устгах дэндүү амархан байсан уу? Надад болохоор ингээл болоо мó гэж одоо сүүлийн хэдэн бүр чамтер болж тгий санагдаад байгаа байхгүй. Ингээл болоо мó. Инээс гоё байж болохгүй байсан юм бах та. Инээс илүү даацтай. Инээс илүү сонирхолтой байсан бол гэж бодоод байгаа. Тэгээ манганы төгсгөлийг бол жоохон муул тавьсан юм санагдаад байгаа. Дэндүү нэг сонин амархан дууссан. Яарсан шүү. Яарсан ч юм шиг дэндүү амархан ч юм шиг. За. Тэгэл би нэг тэгэл угаасаа тэгээд тийм би одоо өөрчилж чадахгүй ш. Тэгэл за уншаад дуусчаа. Нэг тиймэрхүү бол байсан. Тэгээд энэ 7 хоногт болохоор Black Clover-ийн 200 дахь анги гарсан. 200 дахь бүлэг гарсан. Тэгээд Black Clover дээр болохоор Asta тэгээд хин Juno гэдэг хоёр дүр маань юу нь бол тэгээд тэр чинь одоо Sylvia гэдэг нэг дүрийн нэг гэр бүлийн одоо хамгийн том ах нь хамгаалах гад гараад ирсэн. Black Clover-ийг яг ингэж апдейт ярих хэлээ жоох хэцүү юм. За юу ч тэгээд light ер нь бол light гэж би бол light л гэж юм light ч юм уу. Одоо энийг юу гэж унших юм? Light л гэх баг. Би бол light л гэж уншаад байгаа. Тэгээд ер нь бол эльфийн одоо хүн хоёрын хоорондох ингээд үйл ойлголцол ер нь бол ингээд баг алга болж байгаа. Яг л миний сүүлд нөө ярьсан шүү дээ. Яг хамгийн гол дайсан ингээд нэг чөтгөр гарч ирсэн ингээд. Тэгээд тэрний эсрэг ер нь бол хамтдаа байлтахаар болсон. Тэгээд нөгөө манай Аста болохоор юу аахгүй юу? Нөгөө чи нөгөө амар ядаргатай орилоо гэдсэн шүү дээ. Манаагаар тэгээд нөгөө орилсоор байгаа тэгээд манаагаа нэг сэрээгээд. Тэгээд жил тэгээд өстэй чихний хитэн анги нүдсэн чи амар ядаргатай орилол гэсэн гэдэг. Чи тэгээд үгүй л үү? Чи яасан юм шүү. Гүй би яриагүй. За. Тэгээд лайт болохоор нөгөө яасан бохгүй юу? Яг гол дүрийн нөгөө тэгэхээр дайсны эльф байсан бохгүй юу? Яг манганы турш явж байгаа тэгээд биш сүүлдээ манай тал бол таарах гэдэг шиг байна. Тэгээд тэр дэмэн нөхлөө нөгөө өөрхөн үзэн ядалтыг нь хүмүүслүү чиглүүлээд тэгээд оюун ухаанаа алдаад тэгээд хүмүүслүү дайрч байгаа. Нөгөө тэгтээ лайт гэхэлэр одоо гэрэл шээ. Тэгээд гэрлийг ингээд харанхуу тийм хар гэрэл ч юм болгоол тэгээд байлж байгаа. Тэгээд тэгсэн чинь манай Аста охлоод нөгөө толгойн дотор нь орж байгаа. Тэгээ чи амар буруу юм зөндөө хийсэн. Гэхдээ чи тэгээ одоо ингэж бууж өгч болохгүй. Чи эцийг нь харах хэрэгтэй тэгээ. Хичнээн буруу юм хийсэн чи эцэст нь хүрэх хэрэгтэй юм баста гэд тэгж жагаад манай гарыг сэрээгээд тэгээ тэгсэн чинь өөдгийн сэрэнгүүтээ тэгээ за хоёулаа хамт ажиллая тэгээ. Тэгээ тултал нь одоо тэгээ одоо би ингэ төгсгөлийн хартал хүртэл та нар намайг ингэ дэмжиж чадах уу гэд тэгээд дуусч байгаа. Тэгээ одоо бол тэгээд юу гол дайсан тийм нөгөө одоо нэг чөтгөр байгаа штэ. Тэмтайгаал байлдах юм шиг үлээ. Тэгээд төгсөж байгаа л. Тийм тэгээд хамгийн гол нь бас энэ аймаг хурдан 200 дахь дээр дуусч байгаа байхгүй. Тэгээ ер нь би тэгээ сүүлд бас ярьсан дөө тэгээд одоо яг гарч байгаа тэгээд манганууд ер нь л хурдан дуусаал шин юм руу орохол ер нь илүү үздэг болсон юм гэж ер нь бол бодоод байгаа. Тэгээд үнийг тэгээ уурт яг One Piece шиг юмнууд бол үзмээр л нөө. Одоохондоо тэг One Piece-ийг гүйцэх юм гарч ирэхгүй шүү. Гэхдээ яг гүйцэх юм бол байгаа миний хувьд бол My Hero Academia бол гоё. Тийм. My Hero Academia гэхдээ ер нь цааш та урд үргэлжил үгүй үргэлжлэх шаардлагагүй байхгүй юм бол. Яг юуг нь гоё дуусгачих юм бол story-г гоё дуусгачих юм бол нэг заагаад боломжтой. Тийм боломжтой. Нэг юм нь бол 600 700 chapter бол гарахад бол нэг гайхаад бол юм байна. Наруто ч хэдэн chapterтэй вэ? 800. Наруто ч бас их бахаа. За 9000 лав хүрдэг юм. За тэгээ My Hero Academia болохоор за энэ болохоор амар тэгээд юу н ойлгомжтой дөө. Амар ингийн юм гарсан нөгөө энийг ч ямар юу лээ. Тийм Special Abilities Liberation Army гэдэг байгаа байхгүй юу? Тэр болохоор шинээр гарч ирж байгаа team group 2хан чамтрын өмнөөс 3 чамтрын өмнөөс
гарч эхэлж байгаа нэг юм шинэ групп байна. Тэгээ одоо ер нь бол яг дайсны тал гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол жоохон яг муудлалын дөрүүд байгаад байгаа. Тэгээд League of Legends дээр ер нь бол дайнд зарлж байгаа. Энүүгээр. Тэгээд бидний талд орохгүй бол бид нэ та нарыг ална гэдэг байгаа байхгүй. Нэг бол та нар руу ингээд одоо суперхеронуудыг одоо явуулна гэдэг нэг тиймэрхүү юм яриад. Тэгээд тэр хооронд болохоор Shigaragi гэдэг одоо манай гол дайрсан болохоор одоо энэ нэг юм мангас байгаа. Нэг том биетэй тэгээд ялах юм бол өөрийнхөө талд оруулна гэд түрүүчийн дугаар дээр би яасан ирсэн. Тэгээд тэрнтэйгээ ер нь бол баг хитэн сар баг тулцсан юм. Shigaraki баг хитэн сар тулцсан юм уу та. Тийм сар хагас тулцсан. Нөгөөд нь болохоор ингээл зогсоо зээгүү золж жол 3 цаг унтдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хонд нөгөөд намраал тэгэл дахиад тулаанаа үргэлжлүүлээл тэгээд энэ болохоор сар хагас үргэлжилсэн. Тэгээд сар хагасын дотор тэгээд зөндөөлийн болоод тах шүү. Тэгээд нөгөө тэр өөрхөн талд ажиллана гэдэг байгаа нэг профессор доктор байгаа. Тэгээд тэр нь болохоор бас баг хамгийн багаараа юу тусалж байгаа гэж бас яригдсан. Тэгээд одоо ер нь бол яг манай Midoriya гэдэг гол дүр энэ төр ер нь гарахгүй байгаа. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр бас нэг гол дүр нь болохоор энэ Shigaraki гэдэг дүр болохоор өөрөө бас гол дүр юм а гэдэг яг мангака нь бол ер нь бол харуулж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд ер нь нэлээд гол дүр Midoriya-гийн ер нь эсрэг чигсэн гол дүр гэдэг. Тэгээд ер нь тэгээд энэ villain League тэнгуүтэй энэ одоо Liberation Army 2-ын хоорондох одоо энэ дайн одоо нэг сүүлийн энэ арк бол нэг бодвол нэг 21 чамтар бол бүлэг бол явчихлаа. Тийм тэгээд хоорондоо туулдах бол нэг юм бол гарах бах. Тэгээд ер нь бол ингийн нэг иймэрхүүл нэг өрнөл бол нэг баг. Яг нэг том одоо юуны цаашид үргэлжлэх том зохиолынхоо суурийг тавьж байгаа л одоо акшныхаа суурийг тавьж байгаа л гэж ойлгож байгаа. Тийм тэгээд за нэг тэгээд нэг энэ 7 хоногт бол нэг манга апдейт бол нэг иймэрхүү ч аниме ер нь бол апдейт. Mob Psycho сая ярьсан дээ ер нь. Тийм Mob Psycho ярьсан. Тэгээд Dororog тийм Dororo үзсэн шүү дээ. Тийм. Dororo надад бүр амар таалагдсан. Бүр 69 онд гарч исэн манга нь бол бүр 69 онд гарч исэн. Osamu Tezuka гэдэг одоо хүмүүс бол Astro Boy хамгийн сайн мэдэх бах те. Ерөнхийдөө аниме манга салбарт бас нэг амар том өөрчлөлтийг авчирсан хүний одоо 69 онд хийжсэн манганаас сэтвлээд тэр нь болохоор бас нэг өмнө өөр аниме гарч исэн бүр хуучин те. Тэр нь болохоор баг хамгийн анхны анименуудын нэг гэсэн шүү дээ. Тэгээд энийг болохоор ингээд шинжлээд ремейк хийгээд ингээд гаргаж байгаа. Тэгээд сүүлд 12 дугаар анги гарсан. 24 он гарах юм байлээ шүү. Тэгээд үнэхээр гоё явж байгаа. Тэгээ спойлер гэдэг яг хүмүүс үзсэн дээр баг тийм. Тэгээ юусэн доророо хүмүүс үзээрээ тэгээд 69 онд гарсан тэгээд мангаг нь би хальт унсан. Гэтэ бүтэн уншаагүй. Бүтэнч олдоогүй тэгээд ер нь ихэнх нь тэгээ алдагдсан юм уу яасан мэдэхгүй тэгээ бүтэн байдгүй юм байлаа. Тэгээд одоо шинээр гарсан нэг нь юу ч гэсэн тэгтээ үзнэ гэдэг нөө юундаа листэнд оролцсон л байгаа. Тэгээ хүмүүс бас үзээрээ тэгээ сонь үзэл бодлого хуваалцаарай. Тэгээд хүмүүсийн комментуудыг байнга уншаад явж байгаа шүү. Тэгээд манга апдейт дээр хүмүүс тайм стамп өгөөч гэсэн байсан. Тэгээд яг хуу эдитэн дээр нь би байдгүй болохоор таймстай яг хуу ийм спойлертэй юмнуудаа ер нь хамгийн сүүлд оруулж байгаа болохоор тэгээд угаасаа спойлер алерт гэдэг дээр нь хүмүүс зогсож байгаа. Тэгээд нэг хүн тэгсэн байлаа шүмжил өгсөн байлаа. Тэгээд манга апдейт ч юм уу те тэрийг жоохон сул хийгээд байна те яг сонирхолтой бол байхгүй байх шиг байна гэж тэгсэн байсан. Тэгээд яг хуу тэгээд санал болгосон нөгөө YouTube channel эдрийг үзээ тэгээд эднэртэй адилхан хийвэл яасан бэ гэсэн байсан. Тэгээд би харахад удаад харсан. Тэгээд тийм. Тэгээд явандаа сайжрна гэж бодож ин ч байх. Угаасаа сайжрна. Тэгээд явандаа сайжруулаад явна. Тэгээд тэр болтол тэгээд төвчээртэй бид нартайгаа тий хамт байгаарай. Тийм тэгээд тусал дэмжиж байгаарай гэдэг шиг л. Тийм тэгээд яг хуу
биднэрт бас яг тэр хүн шиг бас санал болгоо те санал бодлоо хуваалцаад тэгээд энийг үзээрээд энтэй адилхан хийвэл те энэс суралцвал яасан бэ гэсэн бас YouTube сувгууд байвал бас хуваалцаарай, Facebook пэйж байвал бас хуваалцаарай. Тэгээд мэдээж тэднийгээ үзээд тэгээд суралцаад явнаа. Тэгээд би ч гэсэн юу н тэгээд яг подкаст яг анх хүртэлж байгаа нь яг одоо үнийхээ 2 дахь удаага болохоор тэгээд бас алдаантай юмуд их байгаад байгаа. Тэгээд амар гэдэг үгнүүдээ багасна гээл байгаа нь тэгээд тийж багасах юм уу гүм. Тэгээд монгол хэлээр одоо шин үгнээс сурахаас тэгээд нэг ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байна. Тэгээд хүн болгоны комментиг уншиж байгаа. Тэгээд дараа 7 хоног тэгээд дахиад нэг дүр сонгож авч ярилцсан. One Piece-с авч ярилцъя гэж бодож байна. Тэгээд тэн дээр нэгдэх өдрөөс нэг 2 дүр юм уу 3 дүрийн нэг пол явуулъя гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс тэрэн дээр санал бодлоо хуваалцаарай. Тэгээд угаасаа тэгээд саналаа өгөөрэй те. Тий, саналаа өгөөрэй. Мэдээж бид нэр угаасаа Сабо тэгээ Shanks энтрийг ер нь бол арай нэг тод бүр ярих нь баг те ярих юм арай баг дүрүүдийг сонгоо яваад байгаа. Тэрүүгээрээ чинь үргэлжлэж байгаа. Тэгээд юм сүүл рүүгээл яг том дүрүүдлүүг орё гэсэн төлөвлөгөөтэй. Тэгэхээр яг нэг 2 дүр сонгох. Wano Arc ч явж ийг. Тий, Wano Arc ч явж ийг. Тэгээд тэр хонд нэг ганц 2 одоо туслах дүрүүдийг сонгоод юуцсан тавьчих. Тэгээд тэрэн дээр санал бодлоо хуваалцаарай. Тэгээд нэгтгэд орчноо. Тэгээд сонссонд маш их баярлаа. Тэгээд манай пэйжийг дагаарай аниманга. Тэгээд мэдээж манай подкаст болохоор Rusty Talks дээр яваад ороод явж байгаа. Тэгээд Chapteli гэдэг сувгийг бас дагаарай. Тэрэн дээр бас мэдээллүүд манга бас тэгээд комик кино урлагтай холбоотой мэдээллүүд бүгдэн дээр нь явж байгаа шүү гэж хэлмээр. За тэгээд намайг тэгээд Instagram дээр даатко. Тэгээд намайг Instagram дээр Temka DSNG гэдэг дагаарай. Тэгээд за сонсон баярлаа. Тэгээд дараагийн дугаар уулзцаа баяр та. баяр та.